Зохиолч Өөрийн туяа сүүдэр дагсан амьдрал 1-р хэсэг. Олон өдөр хоног цаг хугацаа урсан өнгөрсөөр нэг л мэдхэд би гэдэг хүн эх орноосоо хол хүний нутагт ирээд аль хэдийн 10 жил өнгөрчээ. Одоо ингээд эх орондоо ирчихлээ гэхээр юутай сайхан бэ? Миний Монгол ягаа руу гэж саруул цээж дүүрэн амьсгалаад нисэх онгоцны буудлын дээрээс ганцаараа такси барин хотын төв рүү явлаа. Гэрийнхэндээ ирнэ гэж огт хэлээгүй учраа сэтгэл дотроо маш их догдлон мөн Улаанбаатарын хөгжлийг харан сэтгэл догдлон хурдан л аав ээж дээр очиндоо гэсээр явна. Түүнийг 10 жилийн өмнө явхад байсан Улаанбаатарын дүр зураглал эрсдэс өөрчлөгдөжээ. Аха, та энэ газрыг мэдэх үү гэж цаасан дээр бичсэн хаяг үзүүллээ. Таксины ах хууч мэднэ. Мэдэлгүй яах вэ? Газар мэдэж байж л таксинд явна зүтэй миний дөө гэж тоглоом хийн. Саруул инээмсэглээд наад газар чинь очих юм аа. 10 жил ирээгүй болохоор бүх юм өөрчлөгдөж хаана байж байгаад ирсэн юм дээ миний дөө? Америкт. Өндөр хөгжилтэй том газар байж байгаад ирсэн юм биш үү? Тийм газрын хувьд манай монголч хөгжил буурай харагдаж байгаа үсттэй. Үгүй дээ, харин сайхан байна. Хүний газарт тийм сайхан байж байгаад ирээгүй учраа гэж хэлснээ уртаар санаа алдан толгойгүй даа. Ахч голын толондоо түүнийг хараад дахин үг дуурсангүй. Эсэх хугацааны дараа. За ахын дөө, энэ дээ чиний хүрэхийг хүссэн газар чинь. Саруул машины цонхыг доош буулган ийш тийш харуул түүний ирэх ёстой газар мөн ч гэлээ их өөрчлөгдсөн байлаа. Баярлалаа хаа. Хэд болсон бэ? 35 мянган төгрөгөө миний дөө. Саруул халаасаа удлан мөнгө гаргаж өгөөд аха багаж онгойлгочих. Тийш авчихъя гэд машинаас буулаа. Араас нь өнөөх ах бууж ирэн түүний тийшийг авч өгөөд миний дөө хүний газарт юу ч туулсан гэлээ. Ингээд их орон элгэн садан ижээ авдаа ирсэн чинь сайн хэрэг шүү. Ах нь гэрт нь оруулаад өгөх юм уу? Баярлалаа хаа. Зүгээр дээ. Би ингээд өөрөө орчихно. Эмэгтэй хүн ийм хүн зүйлс яаж барих вэ гэд торсон зүйлгүй шуудхан л өргөд явчихлаа. Хуучны шар байрнууд дунд ирэн нэг орцны өмнө зогслоо. Эргэн тойрноо харуул эвдэрч хэмхэрсэн зүйлс ихтэй хуучны барилга, хуучны тоглоомын талбай байхаж. 3 давхурд гарan 23 номерын халганы өмнө ирж зогсоод хонх дарж хаалга тогшилгүй хэсэг чимээгүй зогссныхоо дараа хаалгыг итгэл муутайхан тогшлоо. Хэсэг тогшсон ч хинч гарч ирсэнгүй. Сонсохгүй байгаа юм болов уу гэд өмнөхөөсөө арай илүү чанга тогшоход "Хэм бэ?" гэж эмэгтэй хүний дуу сонстов. Энэ Балтих мөн үү? Хэн гинэ гэсээр хаалга онгойлгвол 70 гаруй насны эмээ гарч ирлээ. Хэн гэсэн бэ? Хөөхөө эмээ сонсдоггүй. Сайн байна уу? Энэ Балтих мөн үү гэж. Биш ээ, энэ чинь лувсан гих айлах байна. Уучлаарай. Би айл андуурчиж гээд явах гэтэл байзаарай. Чи чинь арай манай өмнөх айлыг сургалаад байгаа юм биш үсттэй. Нэг 50 гаруй насны эм 2 байсан. Тийм ээ. Эмээ, та хаашаа нүснийг нь мэдсэн болов уу? Тэрийг энэ чимээ сайн мэдэхгүй л дээ. Байрны хөгсчүүл ярихдаа ойхон нь Америк руу сурахаар яваад ор сураггүй алга болсон. Үгсэн амьтан ч мэдэгдэхгүй. Гэснээ юу шүү миний өхөө дуулахны нөхөр нь архинд орж хамаагийн төрөнгөө үрэн таран хийгээд энэ байраа зараад гэр хороолол руу л нүүсэн сурагтай байсан да. Тийм байх нэ гэж нулимс туслуулахад нь үгүй охин минь ядаж орж цай уухгүй юу? Зүгээр дээ. Би ингээд явъя да. Удахгүй харах болох нь. За. Айлаа мэдэхгүй тэгээд баахан юмчирч гисэн одоо яана вэ? Гэж гаслан хаалаа. Саруул нулимс унган нэг шатаар алгуурхан алхаж буусаар үүдэнд гарч ирлээ. Орцны модон сандал дээр суугаад цүнхнийхээ халааснаас зураг гаргаж ирэн хараад "Аваа,
Ээжээ, охиноо уучлаарай. Би одоо яах вэ? Та хоёрыг хаанаас олох вэ? Гэж уйлав. Хажуугаар нөнгөрөх хүмүүс түүнийг ихэд сонжин харсаар зөрнө. Хариу бүрөөж болж гудамжны гэрэл асав. Хаашаа явхаа үл мэдэн өнөөх сандал дээр суусаар. Тоглоомын сааданд хүүхдүүд цуглан сагс гар бөмбөг тоглоно. Хүүхдүүдийн цангинсан инээд тэрүүгээр нэг сонсогдно. Энд тэнд машин сигналдах, хүмүүсийн орилдох шуугих чимээ хаа сайгүй. Саруул гартаа атгсан зургаа буцаан халаасандаа нандинг хийгээд хоёр гартаа ачаага барин алхлаа. Түүний хажууд удалгүй машин ирж сигнал дарахад Саруул цочин харвал түүний хүргэж өрсөн такси байлаа. Миний дуу суучих, ах нь хүрэх газарт нь хүргээд өгье. Ахаа, би үнэндээ хаачгаа мэдэхгүй байна. Тиймээс хаа хүрнэ гэж тантай хамт явах уу? Харин тэгээд чи алхаад хаа хүрнэ гэж суучхаа миний дуу. Арга нь олдно. Гэхэд түүнд үнээсээр арга байхгүй учраас түүний машинд суулаа. Алив ачаага нааша гэд түүний ачааг буцаан багажиндаа хийгээд хөдлөв. Чамайг түрүүнд харсан юм аа. Нүдний чин цог унтарчихсан. Бас яахаа мэдэхгүй орцны үдэнд хэсэг зогсож байгаад орхоор чинь. За, энэ нэг л биш болчихлоо гэж бодсон юм. Ямар тарч гарч иртэл чинь хүлээе гэж сууж байтал удалгүй гарч ирээд л уйлчихсан. Ах нь очиод аргадаж чадахгүй. Өөрөө тайвшрахыг чинь хүлээж байгаад л хүрээд ирлээ гэж хэвлүүхэн ярин инээмсэглэнэ. Түүний дулаахан энэ инээмсэглэл Саруулыг багч болов тайвшруулж байлаа. 1-р хэсэг төгсөв. Сүүдэр дагсан амьдрал 2-р хэсэг. Өнөөх таксины жолооч агч түүнийг яагаад ийм байдалд орсныг мэдмээр байвч түүнээс асуухаас эмээсэндээ дэмэл энэ тентхийн улс төр их хотын амьдрал, хотын түгжрэл ярьсаар цагийг өнгөрөөж байлаа. Миний дүү очих газаргүй бол өнөөдөртөө буудалд ороод хонох юм уу? Маргааш өглөө босоод яахаа шийдсэн нь дээргүй юу? Чиний царай ихэд ядруу харагдаж байна. Саруул чимээгүй л толгой дахина. Нэг их үнэтэй биш, бас цэвэрхэн, архичид болон элдв янзын хүмүүс ороод байдаггүй газар ойрхон байдгийм. Ах нь тэнд чамайг буулгаад өгье. Ах нь Улаанбаатарыг нэвт шууд нүхэлнэ. Орой өдөш элдвийн л хүнтэй таарна. Буудал орё гэд согт хүүхэн залуус бишгүй л таардгийм. Гэхдээ тэд нарт ах нь арай өөр будал санал болгоод тэнд нь буулгачихдах юм. За энэ шүү дээ миний дөө. За ах нь оруулаад өгнө. Баярлалаа ахаа. Би өөрөө орчихъя доо. Та ингээд явдаа. Жолооч Саруул руу удаанаар хараад санаа алдан. За байж байгаарай гэд машиндаа суун хажуу хайрцагнаас төрөвчөө гаргаж ирээд түүнд хэдэн задгаа мөнгө болон цаасан дээр өөрийнхөө дугаарыг бичиж өгөөд миний дүү ав. Ах руугаа ямар нэг юм болвол яраарэ. Ах нь чамд хэзээ туслан шүү. Баярлалаа ахаа. Гэхдээ би үүнийг чинь авч чадахгүй нэ. Зүгээрээ ав. Би чамд төр зээлдүүлж байгаа юм. Чи мөнгөтэй болохоор надад буцаагаад өгөөрэй. Зүгээр дээ. Яасан ч нэрлэхгүй юм дээ. Чи маргааш хаагуур явах юм. Ах руугаа залгачих. Ах нь чамд замжлаад л өгнө шүү. Гэж инээмсэглэн машиныхаа цонхыг хаагаад түүн рүү гараа даллан явлаа. Саруулж түүний бараан амьдралд хэсэгч хэсэн гэрэл нэмсэн тэр жолоочд ихэд талархан ийм сайн хүмүүс бас байдаг хэрэггүй хэмээн бодон буудлын руугаа орлоо. Сайн байна уу? Өөрөө байгаа юу? Гэж буудлын ресепшнгээс асууна. Байгаа. Хэдүүлээ вэ? Ганцаараа. 2 янзын өрөө байна. 80,000 төгрөг, 100,000 төгрөгийн 2 өрөө байна. Та аль руу норох вэ? Саруулч дотроо ийм үнэтэй байдаг юм уу гэж бодон өөртөө байгаа мөнгөө гарган харахад буудлын утас дугарлаа. Ресепшнч утсаа аван за ойлголоо гэж хэлээд утсаа таслав. Уучлаарай. Өнөөдөр манайх захирлын төрсөн өдргээд өрөөнүүдтэй 50% хямдрал зарлаж байгаа юм байна. Тэгэхээр таны өрөө 40,000, 50,000 болж байна.
Тийм үү? Ямар сайн хэрэг вэ? Тэгвэл 40 мянган өрөөг авъя. Ойлголоо. Та намайг дагаад яваарай гэж дагуулan явав. 5 давхарт гарan нэг өрөөг нээж түүнийг оруулав. За та аятаа тухтаа амраарай. Хэрэгтэй зүйл гарвал залгана үсттэй гэж хэлээд өрөөний түлхүүрийг түүнд өгөв. Саруул жалгуурхан алхасаар өрөөг тойруулж харвал үнэхээр сайхан цэвэрхэн өрөө байлаа. 40 мянган төгрөгийн өрөө гэхэд дэндүү гоёдохоор өрөө шиг санагдав. Саруулж гадуур хувцаа тайлан цүнхтэй зүйлсээ нэгэн тавиур дээр тавиад орон дээрээ дээш харан хэвтлээ. Түүний нүднээс ягаад ч юм гунгийн нулимс ахайтал урсна. Хэсэг хугацааны дараа өрөөний хаалга тогших чимээ гарав. Саруулж орноосоо болсон нулимсаа харчин хаалгыг нэвэл өнөөх ресепшн инээмсэглсээр таны оройн хол ирлээ. Би хоол захиалаагүй шүү дээ. Үгүй дээ. Энд бас манай өрөөнүүдийн үйлчлүүлэгчтэй барьж байгаа бэлэг байгаа юм. Аа тийм үү. Маш их баярлалаа гэд хоолыг аван дотгош орлоо. Өдөржин юу ч идээгүй түүнд хоол хармагц гэдсэн дуугарч өсөж байгаагаа сая л мэдэв. Амттай харагдаж байсан тул шуудхан л идэж өнөөдөр их азтай байна шүү гэд инээмсэглэв. Өдөр нисэх онгоцны буудлаас буухад өөрийг нь юу хүлээж байгаагч мэдэхгүй айж бас эх орондоо ирсэндээ баярлаж байсан нь санагдана. Өнөөдрийн бүх зүйл гайхалтай байвч аав ээж хоёртойгоо уулзаж чадаагүйдээ сэтгэл гундуухан байлаа. Өрөөний цонхны хүшгийг нээж гадаах орчноо харвал энд тэндгүй гэрэл гэлбэн харагдана. Өндөр барилгууд угсралдан баригдсан байхаж яг цонхон доор нь нэгэн 10 жилийн дүрм товч сүмссэн хосууд тэврэлдэн бие биенээсээ салж чадахгүй байгаа нь харагдана. Яг л энэ дүр зураглал түүний 10 жилийн төгсөх ангид учирсан тэр гайхалтай анхны хайрын дурсамжийг санагдуулна. Саруулаа хүлээж байл да. Чи өөрөө хурдан явал да. Хоёулаа хоцорлоо штэ. Гэхдээ л удаангүй л дээ. Би ядраад байна. Ёо чимгээ. Чи дандаа ингэж яах юм аа? Эртгэн босхгүй яасан бэ? Би чамд хэлээд байхад хинээс олж ингэж хоцроод гүйж байгаа үлээ. За одоохондоо чи гэхдээ жоохон л удаан гүйчихэж болохгүй мүү? Хурдлаа. Хөөе жижиг багш гараад ирчихэж хурдлаач дээ гэж чанга орлон улам хурдан гуйлээ. Хичээл орох хонх дуурахын өмнөхөн сургуулийн хаалган дээр саруул ирсэн боловч чимгээ тэр хойно байсан тул найзаагаа орхиж чадахгүй түүнийг хүлээв. Чимгээг түүн дээр эрэхтэн зэрэгцэн хонхч дуугарлаа. Ёй, хонх дуугарчихлаа штэ. Чамаас олж байгаа юм. За яах вэ? Өчигдөр сүхээ нэмээ хоёрын даалгаврыг хийж өгч байгаад орой унтчихсан юм аа. Чи яах гэж тэр хоёрын даалгаврыг хийж өгч байгаа юм бэ? Би чамд битгий тэгжээ гэж хэлдэг үсттэй. Яах вэ? Чи найзаагаа сүхээд сайныг мэдж байгаа шүү дээ. Тэрнтэй ганц ярилцах боломж нь л энэ даалгавраар шалтгаалж ярилцдаг болохоор чи найзаагаа ойлгооч дээ. За. Тэгвэл нэмаг яагаад дан ганц сүхээгийн даалгаврыг хийгээд байвал ангийнхан хар авах гэж бодоод л нэмаа тэгээд өдөр хоёуланд нь ороомог пиршгэ авч өгдөг үсттэй. Чи тэгээд л гээд нүдэ онилгон жимгээ рүү харахад тэрээр тас өхрөн инээгээд за орё хоцорчлоо гээд саруулын гараас татангуйлээ. Угаасаа хоцорчхаад одоо ч хоёулаа эхний цаг хичээлдээ сууж чадахгүй шал угаах юм байна л та гэж үгэлсээр жимгээд чирэгдэн амандаа элдвийг үгэлсээр сургууль руугаа орлоо. 2 дугаар хэсэг төгсөв. Сүүдэр дагсан амьдрал 3 дугаар хэсэг. Тэднийг хаалгаар ормогц жижүүр багш хүлээн зогсож байлаа. Өглөөний мэнд багшаа. Өглөө нэмэндээ. За яасан? Хэлхээдэ арга яс шиг хэлхэлдэж яваад хоцорчихсон уу? Та нар төгсөх анги байж ийм байж болох уу? Жимгээ саруул хоёрч өөгдөөгүй багшийнхаа зэмлэлийг хүртэн зогсно. Яг тэдний урдуур саруулын анхны хайр болох нөгөө ангийн болтгоёг явж байлаа. Саруулж харсан даруйдаа ичин чимгээгийн хараар орно. Гэвч түүнийг аль хэдийн харчихсан түүн рүү Мишель тодруулаад цааш алхана.
Саруулж дотроо ичиж өгмөр юм а гэж бодон багшийн зэмл хурдан дусаасаа хэмээн бодон зогсоно. Анги руугаа орцгоо. Ахиад дотроод үзээрэй гэж хэлэх үгийг бараг л бүрэн сонсоогүй байж шуудхал анги руугаа гүйлтлээ. Ангийнхаа хаалгыг сэмхэн нэмэгц ашгүй хичээл орох багш нь ирээгүй байлаа. Тэд ч баярлалдан ширээн дээр очиж суухад Сүхэ Нимаа хоёр тэдэн дээр ирээд "Сайхан амарцгаасан уу? Манай ангийн мис үү дээ" гэж Нимаа ихэд сэтгэн хэлнэ. "За чи одоо юу гэх гээд байгаа юм бэ?" гэж Саруул асуухад "Чимгээ, найзаагаа даалгавар хийсэн үү?" "Хийсэн. За одоохон" гэд цүнхөө удлан 2 дэвтэр гаргаж ирэн тэдэнд өгөх гэтэл Саруул дундаас нь булан авч "Та хоёр өөртөө хичээлээ хий заа юу? Битгий дахиж чимгээгээр хэлгээд байгаарай. Ойлгосноо уу? Чимгээ та хоёрын зарц биш." "Үй хөөе, чи буруугаар ойлгоод байна. Бид чимгээг хизээж дарамтлж даалгавраа хийлгдэггүй юм шүү. Тийм ээ чимгээ" гэхэд "Тийм ээ тийм. Чи яагаад байгаа юм бэ? Дэвтрүүдийг нь өгөөч" гэхэд Саруул чимгээ рүү нэг том хараад дэвтрийг өгөв. Сүхэж юу ч хэлсэнгүй тэд явлаа. "Ёй, чи намайг эвгүй байдалд оруулчих юм аа. Би сая нарийн учрыг нь хэлээ үсттэй. За яшиг юм. Ингиж хүний сэтгэл татна гэж юу ядг юм? Хөөх, наадах чинь ямар гоё бал вэ" гэж Саруул чимгээгийн цүнхнээс гаргаж ирсэн улаан гэртээ таган дээрээ бяцхан охины баримлтай баланд ихэд шунан харахад "Энэ ах хөгж явуулсан юм аа. Гоё бол байгааз." "Тийм байна. Нэрээ ах чинь хоёулангийн 1-р ангид орсон жил Америк явсан биз дээ. Яагаад бүхэл бүтэн 10 жил болж байхад огт ирэхгүй байгаа юм? Гэрх нэгээ сандаггүй бах та. Маа ах минь дүүгээ зөндөө санаж байна. Бяцхан дүү минь хэр том болж байгаа л гэд өдөр бүр шахвал ярьд юм. Гэхдээ аав наашаа ирээд хэрэггүй. Чи компани өвлөж авах хүн наагуураа сайн сурж бас Америк түншүүдийн итгэлийг олж аваад байж вэ гэдэг юм. Танаа аав бас тэгж байгаад их хатуу хүн юм а" гэхэд чимгээ толгой тахив. Удалгүй багш орж ирэн хичээл эхэллээ. Их завсарлагаан болж чимгээ Саруул хоёрч сургуулийн ганц руу яарангүйлээ. Учир нь их завсарлагаанаар маш их очиртой байдаг тул хаяа ороомгоож авч чадахгүй би. Өмнө байгаа хүмүүсийг түлхэх шахам гүйсээр тэд сургуулийн цайны газарт орж ирлээ. Уг нь ихэд яарч гүйсэн ч аль хэдийн их очир үүссэн байв. Тэд ч хамгийн арын хүүхдийн ард зогсоод "Яй, хизээ дуусах юм болоо. Идэж амжилгүй завсарлагын хонх дуурах юм байна л да. Ой хоёроо, нааша хүрээдрээ. Та хоёрд оромг авчихсан" гэх Нимаагийн хоолоос сонстон. Нүдэнд нь оч галалзан Нимаа Сүхэ хоёр дээр очиход тэдэнд 2 оромгийг нь өглөө. "Мэ, даалгавар хийж өгсөнд баярлаа" гэд ихэд ээлдэг хандах хайж. Сүхэж нэг гараа халаасандаа хийн тэднийг үл тоон зогсно. Үеийн болон доод ангийнхан охтууд бүгд л Сүхэг харж инээлдэн түүний анхаарлыг татах гэж хэрэндээ хичээж байгаа харагдана. Харин энэ үед Саруул хайртай залууга харчих гээд ийш тийш харах хэдий ч харагдсангүй. "Нааш ирээ, би сул 3 сандал оржглоо. Ийшээ сууя" гэж тэднийг дуудав. Гурвал алхасаар ширээн дээр очин сууна. Дугуй том ширээг тойруулан 8 сандал байхаж. Тэдэн дээр хинч нэмэгдэж суусангүй. "Энд суучих уу?" гэж нэг цээлхэн хоолой Саруулаас асуув. Саруулж зог тусан түүн рүү харвал түүний хайртай залуу нь мөн түүний найз бас нэг охин байлаа. Үг дүүгүй толгойд охин. Энэ ширээн дээр энэ сургуулийн хамгийн алдартай 2 залуу нэг охин суусан байлаа. Яг үнэндээ Саруулын хайртай залуутай хамт явсан тэр охин бол энэ сургуулийн хамгийн алдартай охин юм. Мэдээд Сүхэ болон Саруулын хайртай залуу болох Болд Хуйг 3 энэ сургуулийн хамгийн алдартай хүүхдүүд. Заяа түүнээс салахгүй юм аа. Ийм хөөрхөн бас онц сурлагатай од охин түүний дэргэд байнга байхад би юу гэж түүнд харагдах вүлээ дээ гэж бодно.
Болдгоёг яг саруулын өдөөс харсан суудал дээр суусан тул саруул харц тулгарч чадахгүй түүний харцнаас зогтно. Чамайг саруул гэдэг баха гэж түүнээс шуудхан асуухад саруулын зүрх хурдан цоглож яг л цээжнийхээ цаанаас дэлбэрээд гараад ирэх гэж байгаа итал болов. Тийм ээ саруул. Хөөх юм аа гэж хэлэхэд тэр хавийн бүхэл хүүхдүүд тэрэн лүү ээлжлэн харна. Саруулж яг юу болоод байгааг үл мэдэн хэсэг зур яг л тэр газартаа гатсан мэт санагдана. Хөөе саруула явъя гэх чимгээгийн дуунаар тэр сая нэг ухаан орлоо. Юу болсон бэ? Би сая юу сонссон бэ? Чи зөв сонссон. Тэнийг юм шиг өөдөөс нь хараад ангааж хараа яадгийн. Алив бос хоох дуурлаа гэд түүнийг татан суудал дээрээс нь босгон хөдлөн явлаа. Бусад охтууд тэдэн лүү харан саяын охиныг болдгоёг хөөхөн гисэн үү гэж шивэр авирхийн зарим охтууд нь тэдэн лүү хялмхийн зогсно. Би сая зүрхээ дэлбэрчихлээ гэж бодсон. Одоо сэрж үзээ. Чи яг түн рүү харсан чихтэй гөлийгэд суучихсан. Тийм үү? Би үнэхээр тэнэг харагдсан байх та. Хөөхөн бол харагдаагүй гэд сүхээ дүнд хэлээд хажуугаар нь зөрн явлаа. Өрөөний хаалга тогших чимээ гарав. Саруул гүн бодлоосоо сая нэг гарч өрөөний хаалгыг нэмэгц өнөөх ресепшн зогсно. Танд хэрэгтэй зүйл байна уу? Би танд уух зүйл авчрах уу? Үгүй. Хэрэггүй. За гэд явах гэтэл танад коник байна уу гэж асуув. 3 дугаар хэсэг төгсөв. Сүүдэр дагсан амьдрал 4 дугаар хэсэг. Бага. Би тэнд аваад ирье. За хэрэггүй дээ. Одоо битгий хаалга тогшоорой. Би унтаж амрах хэрэгтэй байна. Ойлголоо. Сайхан амраарай гэж хэлэн инээмсэглсээр явлаа. Саруулж санаа алдан би чинь юу бодож арх уух гэж байгаа лээ. Болохгүй гэд толгоос ихсрээд орондоо орон хөвтлээ. Өмссөн хувцаач тайлалгүй тэр хувцастайгаа л орондоо орчихов. Өглөөний нар хөшгөний завсраа тусч түүний нүүрэн дээр гэлбана. Өнгөрсөн шөнө бүх гэгч нь унтаж амарсан байх нь тэр аж. Хамгийн сүлд хизээ ингэж бүтэн нойртой хонсноо үл санана. Цагийн зөрөө гарч унтаж чадахгүй байхаа гэж бодсон ч сансны бодоход хавийлуу унтсан байв. Цүнхтэй зүйлээ аваад буудлын өрөөнөөс гарч дор ресепшн дээр очиж тооцоогоо хийгээд буудлаас гарлаа. Энд тэндгүй сүлжилтэн давхих машин, хаашаа ч юм яаран алхах хүмүүс. Хаа хүрхээ үл мэдэн зам даган алхлаа. Гэр хороолол яг хаана байдаг? Гэр хороолол бол би хаанаас эхлэж аав ээжигээ хайхав? Та хоёр минь яг хаана байгаа юм бэ? Гэж эргэн тойрноо харуулдан алхана. Хэсэг алхсны дараа гарын чилж хөлн өвдсөн тул замын хажууд сандал дээр бодол болон суулаа. Гэнэтхэн машины сигнал дуугарч хөөй гэж дуудах чимээнээр зам руу харвал өчигдрийн таксины жолооч түн рүү гараа даллаж байлаа. Саруулж шуудхан л түн дээр ирээд та энд юу хийж яваа вэ? Үгүй ах нь харин сая энд нэг хүн болгочхаад хөдлөх гэж байсан чинь чи сууж байна. Уучрал гэж сонин шүү. Хоёулаач уучрах ёстой хүмүүс байжээ дээ. Алив суучих гэд инээмсэглэн гарын дах цүнхийг нь аваад машиныхаа ориентейшн хийгээд хөдлөлөө. Миний дүү хаа хүрэх нь? Өчигдөр нөгөө буудалтай хонголсон уу? Тийм ээ. Таны ачаар маш тухтай газар орж амарч чадлаа. Харин хаа хүрэхээ би сайн мэдэхгүй л байна гэд толгой гудаа. Аах нь байна. Ингэж толгой гудаахгүй шүү. Яг юу болсон юм? Чи ахтай хэлээ л дээ. Ах нь чам тусалж чадна шүү. Саруул хэсэг бодолд орсны дараа түүнд хэлэхээр шийдлээ. Би Америкт 12 жил амьдарсан. Нэг ч удаа Монголд ирж байгаагүй. Бас ээж аавтайгаж уцаар ярьж холбоо бариагүй. Гэтэл энэ олон жилийн дараа
нутагтаа ирэхэд аав ээж минь гэртээ байсангүй. Дуулахнаа гэр хороол руу нүүсэн гэх юм. Өчигдөр очисон газар маань миний гэр байсан юм аа. Даанч хайртай хүмүүс минь тэнд байсангүй. Америкт юу хийсэн болоод за тэр ч яхав. Өчигдрийг хүнээсээ асуусан уу? Яг хаашаа нүүсэн, ядаж аль дураг, аль хавцаа гэдгийг нь мэдчих болж. Тэрийг сайн мэдэхгүй байна гэсэн. Тийм бол хэцүү шүү. Хоёулаа ерөөсөө гэр чинь буцаад очие. Тэр хавийн удсан хүмүүс мэдчихэл байгаа бах. Эрлээ тэндээс эхлэх нь зөв гэж голын толиндоо Сарвал руу харвал тэр хариу болгон толгой дахив. Ингээд өчигдрийн газараа очиж гадаа нарлаж суух эдэн настай хүмүүсээс асуув. Сайн байна уу? Энэ 2 дугаар орцны 3 давхард 23 номерт амьдардаг айл хаашаа нүснийг мэдэх үү? Яг хизээ нүс юм бол гэж таксины жолооч хүн бүрээс л асуув. Мэдэх хүн гарч ирсэнгүй. Мэдэх хүн байхгүй бололтой гэж Сарвалыг санаа алдахад эрлээ ингэж мухардуулахгүй шүү. Байж л таараа гэд дахин эргэн тойрноо явна. Нэг нь 80 орчим насны эмээ дээр очин мэд мэдээд өнөөх асуултаа дахин асуулаа. Баалтай хуу гэхэд Сарвал хажуунаас нь тимээ мөн тэр хүмүүс хаашаа хизээ нүүснийг мэдэх үү? 2 жилийн өмнө ямдаг удаа нүүсэн байх шүү. Сонсох нь баян хушуурул нүүсэн гэж байсан. Баалт чинь манай хорон дарга байсан юм. Харин эхнэр нь совилагч хийдэг. Нэг хөөрхөн охинтой байсан юм. 10 гаруй жилийн өмнө гадагшаа яваад л Орос руугүй болсон гэсэн. Манай энэ хавийн хүмүүс л ам дамжуулж ярьдаг юм. Шорон оронгоор орсон. Болохгүй хүмүүстэй нүх өгсөн гэдэл. Хэн мэдэх вүлээ дээ. Ягаад тийм сэргэлэн цаваа тусч хөөрхөн охин харин нутагт шоронд орсныг үгүй шоронд орсон гин. Цоггим баттай биш юмыг хөөрхи охиноо эхлүүлээсэн дээ. Балт сүулдэ ажил дээр гадуур гэдэл манай энэ хавийн архичдтай арх хууж архинд орж хамаг юмаа тавьж архинд өгсөн. Сарвал дахин сонсож чадлагүй өнөөх таксиныхаа жолоочийг явъя гэж толгойд охин өөрөө түрүүлээд явв. За баярлалаа эмээ. Урт насалж удаан жаргаарай гэж хэлээд Сарвалын араас гүйх шахам явлаа. Түүний бараг Америкт юу хийж явсныг багсаг гадралсан тул тэр түүнээс дахин юу ч асуусангүй. Харин Сарвал арын суудал дээр уйлан суув. Нар жаргах хэдийн дөгчээ. Тэнгэрийн хаяа улаа татарч эхэлнэ. Саяныг арай хийж тайвширсан Сарвал та намайг муу хүн гэж бодож байна уу? Үгүй дээ. Ахын чиний амьдралаар амьдарч үзээгүй болохоор чамайг дүгнэх хэрэг байхгүй шүү дээ. Харин миний дүү одоо орой боллоо. Хоёулаа эндээс баян хушуур орж аав ээжиг чинь хаана гэвэл худлаа л болох байх. Гэр хорооллын зам бол эвгүй олон салаа гудам гэдэл. Өнөөдөртөө чамд хоноглох аль байхгүй юу? Сарвал толгой сэгсрэв. Ядаж найз нөхөд чинь надад найз гэж байхгүй. За тэгвэл яадгийм блээ дээ. Мэдэх хамаатан саданч байхгүй юу? Бүгд намайг өгчгсөн гэж бодож байгаа билгүй дээ. Би тэдний хувьд өгснээс өөрцгөө. Тэгээд ч аав ээжийг минь тойглоод авчиж чадахгүй хүмүүс намайг гэртээ оруулна гэж юу? Би тэр хүмүүсийг харж царай алдмааргүй байна. За тэгвэл хоёулаа өчигдрийнхөө буудалд ахаад нэг хонох уу? Ах нь гэртээ дагуулж очимоор байна л та. Даанч эхнэр юу гэж бодох вүлээ дээ. Тийм ээ. Чи ойлгож байгаа үсттэй. Тийм ээ ахаа. Танд маш их баярлалаа. Ахаа, надад байгаа мөнгө нь та үнийг ав. Би танд өөр өгцөл алга гээд $300 өгөв. Яах юм бэ? Ах нь чамаас мөнгө авах гэж туслаагүй юм шүү. Наад мөнгөөрөө буудлынхаа мөнгийг төл аав ээжтэйгээ уулзахтаа хэрэгэл. Ах нь маргааш өглөө эндээс ирээд авъя. Тэгээд хоёулаа аав ээжийг чинь хайнаа. Баярлалаа ахаа. Маш их гээд өнөөх буудлынхаа үүдэн дээр нь буулаа. Ингээд миний дүүг
Хэн гэдэг вүлээ? Хоёулаа ч өдий болтол танилцаач үгүй яваа хүмүүс юм байна штэ. Сарвал харин таныг дөрөө инхтэр гэдэг. За баяртай гэд инээмсэглэн гараад алссаар яв. Саруулж ямар сонсон нэрвэ? Дөрөө таньдаг хүн дотор нь ийм нэртэй хүн байдаг үлүү гэж бодон буудлал руугаа орлоо. 4-р хэсэг төгсөв. Зохиолч Үүрийн туяа. Сүүдэр дагсан амьдрал. 5-р хэсэг. Сайн байна уу? Гэж Мишель тодруулах ресепшн эмэгтэй түүнийг ухтан авна. Гэхдээ ээлж солигдсон бололтой өчигдрийн эмэгтэй байсангүй. Сайн байна уу? Танад өрөө байгаа юу? Өчигдөр танад бодсон юм а. 3 давхарт 508 тод өрөөг ахиад авч болох уу? Хүн орчихсан болов уу? Үгүй ороогүй байгаа. Та 3 давхарт гараад өрөөндөө ороорой гэд түүнд түлхүүр гардуурч өглөө. Та хэрэг болвол өрөөний үйлчлэг авч болно шүү. Ойлголоо гэд өнөөхөл цүнхтэй зүйлсээ тэрсээр өрөөндөө орж ирлээ. Орон дээр дээш харан хэвтээд би өрн яагаад ийм байдалд хүрч гисэн бол? Үрд аав ээжгүй, найз нөхөдгүй яг л энэ чигээрээ байсаар насыг барах юм биш үсттэй. Ээжээ, аава, та хоёр минь хаана байгаа юм бэ? Яагаад охиноосоо нуугчихсан? Охин ч нэг хүрээд ирлээ шүү дээ. Гэж нулимс туслуулан уйлна. Буудлын өрөөний цонх онгорхоо байсан тул гадаах чимээ түүнд сонстно. Гэнэтхэн саруулаа гэх дуу сонсдлоо. Саруулж гайхан босож цонхоор харвал 10 жилийн дөрөвт хувцс өмссөн охин найзаагаа дуудаж байгаа бололтой урдаа яваа охиныг дуудана. Тийм байлгүй дээ. Намайг дуудах хинч байх вүлээ? Гэд буцах гэснээ тэднийг харан жоохон зогсов. Урд яваа охин нь найзтай гомдсон бололтой хурдан алхална. Арын охин намайг уучлаарай да. Би тэгнэ гэж бодоогүй штэ. Чи найзал юм бол намайг уучлах ёстой үсттэй. Найз гээд уучлах ёстой юм бол найз гээд нэгнийгээ буруу зүйл рүү оруулдаггүй юм. За гомдомхоо гэдэг нь уучлаарай гэж түүний араас хөөцөлдсөөр холдон явлаа. Найзууд байж. Сургуулийн шинэ жил болох нэ. Ямар гоё юм бэ? Чи харсан уу? Сургуулийн залыг чимэглэж байна лээ гэж Мишель тодруулан Саруул чимгээд хэлв. Тийм үү гэд дахин үг хэлсэнгүй үргэлжлүүлэн хичээлээ хийн. Хөөе, энэ шинэ жилийн үчилгээг хамгийн хүлээсэн нь чи үсттэй. Одоо яаж хад байгаа юм бэ? Тэгээд яах вэ? Сүхэй тайртай охин байгаа гэсэн. Хин тэгж байна? Нимаа тэгсэн. Надад энэ үдшилэг шаал удахгүй санагдаж байна. За болил доо. Нимаа бид хоёр юугаа мэддэг юм? Тэр чин түүний ганц найз юм байгаа үсттэй. За тэглээч гэсэн хайртай охин байгаа гэдэг чинь үерхчгээгүй гэсэн үг. Харин чи энэ үдшилгийн хамгийн хөөрхөн охин болж байгаад сүхэйг өөртөө дурлуулах хэрэгтэй. Чимгээ бичгээ зогсоож Саруул руу эрхэмсгээр харан хамгийн хөөрхөн охин болгоч амархан л да. Нэрийг тэгдэм билүү? Тийм штэ. Алив гараад ир. Хоёлаа заал орж хамт чимгэлцгээе. Сая биеийн тамирын багш ахаад хүн олоод ир гэсэн. Хоёлаа очие л доо. Гэд чимгээ хөтлөн сургуулийн заал руу явлаа. Тамирын багшаар заалган хэдэн чимэглэл аван цонх чимэглэхээр хуваарлагдлаа. Удалгүй тэдний араас сүхээ Нимаа хоёрч ангийн багштай загнуулан орж ирж байгаа харагдав. Дэмээ энд тэндүү сэлгүүцэж явахаар заал чимгэлмэд үү? Тэднийг харсан Саруул чимгээ хоёрч айлгүйдэн инээлдэн "Хоёроо, та хоёр ашгүй байсан юм уу? Юу хийж байгаа юм? Хамт хий" гэд Нимаа хурч ирлээ. Сүхээч их зан гаргадгаараа араас нь 2 гараа халаасандаа хийчгээд удаан алхасаар тэдэн дээр ирлээ. Бид хоёр тийшээ хүрэхгүй байсан юм а. Та хоёр тийшээ энийг өлгөөдөхтөө гэж саа бариулав. Нимаач толгой дохин ажилдаа орлоо. Харин сүхээ зүгээр зогссоор.
"Хөөе чи зүгээр зогсох гэж ирээ юу? Маа энийг аваад нямаа туслаач" гэхэд сүхээ хөмсөг зангидан саруул руу хараад "Чадахгүй. Тэгвэл чамайг багшид хэлнэ дээ. Багшаа." Сүхээ түүний амыг таглан "За хийлээ дээ. Алив өгөөх" гээд нямаагийн араас гарлаа. Саруул чимгээ рүү харан инээн. Удахгүй заалаа чимэглээ дууслаа. Оройч болсонд бол саруул чимгээ хоёр гэрлүүгээ явахаас жоохон айж байсан ч өөр яах вүлээ. Хувцас өмсөн сургуулиас гарцгаав. "Та хоёр харих гэж байгаа мó? Хамт явцгаах уу?" гэж нямаа уриалган хэллээ. Гэр хүртлээ хантай болцгоосон тул баяртай байсан нь мэдээж. Сүхээч мөн адил тэдэнтэй нэг зүг тул хамтдаа явцгаав. Замдаа нэгнээ өдөн шоглож хөөцөлдөн гүйсээр чимгээгийн гэрэн ойролцоо ирлээ. Сүхээ чимгээ хоёр нэг газар амьдардаг тул нямаа саруул хоёр тэднийг үлдээн цааш явцгаав. Маргааш өглөө нь саруул чимгээг хүлээн өглөө бүр уулздаг газараа зогслоо. Удалгүй сүхээ чимгээ хоёр хамтдаа гарч ирэв. "Та хоёр чинь яхаараа цугтаа ирж байдаг үлээ. Сая орцныхоо өдөнд таарсан юм аа. Явцгаая" гээд инээмсэглэл дүүрэн чимгээ саруулаас сугадан алхлаа. Энэ өдрөөс хойш сүхээ чимгээ саруул гурав өдөр бүр хамтдаа явдаг болов. Харин нямаа дандаа эхний цаг хоцордог боллоо. Сургуулийн шинэ жилийн үдшилэг эхлэж төгсөг ангийн хүүхэд бүрийн хүлээдэг энэ өдөр. Чимгээ саруул хоёрч хамгийн хөөрхөн охидын нэг болохоор хэрэндээ л хичээн гоёхон даасанд өмсөж ирсэн байлаа. Чимгээ ягаан дэрвэр хормойтой даашин өмссөн бол саруул цагаан өвдгнөөс доош урттай дэрвэр даашинз өмссөн байлаа. Ингээд үдшилгэний хамгийн чухал үе болох чөлөөт цаг ирлээ. Энэ үед их багш нар байхгүй ганцхан багш л харж үлдээд сурагчид төрөл бүрийн аян дээр бүжиглэнэ. Уянгийн ая явж эхлэхэд бүгд суудалтаа сууцгааж хин хэнийг урьж бүжиглэх болоо гэж харцгаана. Хамгийн түрүүнд сургуулийн хосууд гарч бүжиглэнэ. Чимгээ саруул хоёрч догдлол дүүрэн хүлээн. Сүхээ тэдний өмнө ирж зогсоод "Надтай бүжиглээч" гэж гараа өгөв. 5 дугаар хэсэг дугсав. Сүүдэр дагсан амьдрал 6 дугаар хэсэг. Саруул гайхширан чимгээ рүү харахад түүн рүү огт харсангүй доошо харан суух бөгөөд царай нь гуниг дүүрэн байхыг харлаа. Олон хүүхдүүд бүгд түүн рүү харж байгаа нийлхэн. Сургуулийн од сор болсон хөвгүүн түүнийг бүжгэнд урахад бүгд сонжих нь мэдээж. Саруулч дотроо яагаад би гэж чимгээ байх ёстой, би чадахгүй нь гэж олон 100 удаан хэлсэн ч хүүхдүүд алга ташин тэдний бүжиглэхийг дуу нэгтэйгээр уриалж байлаа. Чимгээч мөн "Гараа гарч бүжгэл, хүүхдүүд хараад байна штэ" "Гэхдээ чи" гэхэд түүнийг түлхэн босглоо. Уянгийн намуухан ая цаана нь эгшиглэж тэнхмийн голд хоёул бүжиглэнэ. Түүнд сүхээг харах бодолч төрсөнгүй. Түүний харцнаас зүгтэн ая дуусхийг л хүлээн бүжиглэнэ. Тэр чимгээ рүү ч харж чадахгүй байлаа. Яг л хамгийн сайн найзаа хуурч буй мэт түүнд хэцүү санагдана. Аяж дуусаж саруул шуудхан л чимгээг хажууд очиж сууж "Чи зүгээр үү? Намайг түлхэж босгодог чинь яаж байгаа юм бэ? Тэгээд би яах ёстой байсан юм? Чамайг суулгаад өмнөр чинь ороод босож түүнтэй бүжиглэх байсан гэж үү?" "Үгүй ядаж" гэд үгээ хэлэх гэтэл чангаас чанга дахин нэг уянгийн ая ишгэллээ. Тэр яаж чадахгүй чимгээрүү л харан сууна. Чимгээ юу ч хэлэхгүй зүгээр л инээмсэглэн суух. Тэр инээмсэглэлийн цаана асар их гуниг харуулсал байгаа нь саруулд мэдрэгдэж байлаа. Дахин нэг гар түүнийг бүжгэнд өрөв. Энэ удаа тэр цагаахан гар Батхүйгийн гар байсан юм. Саруулж өмнөхөөсөө илүү царайнд гэрэлтэж түүнд шуудхан л гараа өгч бүжгэллээ. Үлгэрийн мэд тайзны дунд хайртай хүүгэнтэйгээ бүжгэлнэ гэдэг үгээр хэлхийн аргагүй аз жаргал догдлол байлаа. Яг л тэр том зааланд хоёулах намайг хэн хинээсээ харцаач салгаж чадалгүй
бие рүүгээ ширтэн бүжиглэнэ. Энэ ая битгий дуусаасай, үргэлжлээд л байгаасай гэж дахин хүсэх хэдий ч ая дууслаа. Ая дууссан ч тэд тэврэлтэн зогссон хэвээр. Дараагийн чөлөөт ая явж эхлэхэд оюул зайгаа барин зогслоо. Бат хуйг түүний гараас атхан чимгээгийн хажууд авчирна. Явхдаа тэр нэг нүдээ ирмээд зөөлөн мишээгээд эсрэг талын өөрийн сууж байсан сууд руугаа буцжээ. Ижил сандран хоёр хазар нь улаа бутарсан байхыг мэдэрч хоёр гараа зөөлөн дарж "Баймар улаачсан байна уу? Хардаа чимгээ" гэхэд зүгээр л толгой дохин сууна. Удалгүй үдэшлэг дуусаж чимгээ саруул хоёр хувцас солиод гэрийн зүг явхаар сургуулийн гадаа гарч ирэв. Хоёулаа ийм хурдан хувцас сольчихсан байх та. Гадаа хин жалга. Хэнийг байлгах гэв? Зүгээр л хурдан явъя. Би ямаар байна. Яасан бэ чимгээ? Сүхэ нэмээ хоёрыг хүлээхгүй мүү? Яасан гинэ? Чи хоёрыг өвгөнтэй бүжгэлсэн болохоор сайхан байгаа л да. Өнөөдрийн гол хүн нь чи байлаа. Од хоёр залуугаар хоёулангаар нь бүжгэнд уруулж бүжиглээд л сайхан байсан биз? Би тэгтэл сайн найзаа хайртай өвгөнтэйгээ бүжиглэхийг хараад суух сайхан байсан гэж бодож гин үү? Үгүй дээ. Тийм сайхан байгаагүй. Одоо сүхэгээр яах гээд байгаа юм? Намайг доромжлуулахыг хүсээ юу? Эсвэл та хоёрын хэрхэн сайхан байсан тухай надад сонсуулахыг хүсээ юу? Чи надаас ичихгүй байгаа мó? Юу? Би яагаад чамаас ичнэ гэж? Би албаар бүжиглээ юу? Чи мөөдгүй штэ. Юм бол өөрийгөө нэгт тавина. Надад ямар хэцүү байсан тухай бодож үзээгүй юу? Би тэр үед гараад зогчихмаар санагдсан. Зогчихгүй яасан юм? Тэгсэн бол надад илүү амар байх байсан юм. Та хоёр чинь юунаас олж маргалдаад байгаа юм бэ? Гэх Намаагийн дунаар тэд чимээгүй болцгов. Сүхэ Нямаа хоёрч гарч ирэн тэд дөрвүүлээ гэртээ харахаар хамтдаа явлаа. Би та хоёрыг хэрэлдэж байхыг анх удаа л харлаа. Та хоёр хоёулаа болт хуйгт хайртай юм уу? Тэгээд л хэрэлдэцгээсэн байх нэ дээ гэж тэднийг шоолон тас хөөхрөн. Тэд юу ч хэлсэнгүй. Ингээд л салдаг уулзуур дээрээ ирэхэд Сүхэ "Үйтэн байна. Бээлээ өмсөж байгаа ч" гэд саруулт бээлийгээ өглөө. Бээлийн дотор ямар нэгэн зүйл байх шиг байлаа. Хэлэх гэтэл Сүхэ гараа даллан чимгээ хүзүүнээс нь тэврэн цааш явлаа. Сарвал гэртээ орон тэрхүү зүйлийг юу болохыг хартал жижигхэн нугалсан цаас байх бөгөөд дэлгэн үзвэл захиа байлаа. Сарвал Сүхэ хайраа илчлэн гойхон үгсийг сэрүүлэн бичжээ. Түүнд энэ бүх зүйл үнэхээр хэцүү байлаа. Шууд л захиаг уран хогийн савнд хийлээ. Энэ өдрөөс хойш Сарвал Сүхэхээс зайгаа барин харин чимгээд бүх зүйлийг хэлхийг хүссэнгүй. Харин болт хуйгтай илүү ойртохыг хичээж байлаа. Хаврын ур унаж цэцэг ногоо дэлгэрэн хүмүүрийн сэтгэл цаанааллыг баясгалантай байх аж. Өвлийн тэр явдлаас хойш дахин тэд хоорондоо муудалцаагүй юм. Төгсөх анги их сургуульд орохдоо бэлтнэ гэдэл хараас дүр зайгаа аван хамтдаа хичээлээ хийцгэн. Хичээлээ тараад л ангидаа үлдэн даалгавраа давталгаа хийнэ. Урдын л адил тэд ангидаа хичээлээ хийн сууж байтал нэгэн жоохон хөвгүүн орж ирээд "Та хоёрын хэнийг нь Сарвал гэдэг юм бэ? Намайг яасан?" гэж бие рүүгээ харан инээлдэхэд "Үүнийг болт хуйг ах танд өгөөрэй гэсэн юм аа" гэж хэлэн гартан захиа адгуулад ангиас гүйн гарлаа. Хоёул маш их баярлан өнөөх захиаг чангаас цанга уншвал хайраа илчилсэн байх бөгөөд үерхэх санал тавьж хариуг нь 7 хоногийн дотор өгөөрэй гэсэн байлаа. Удалгүй чимгээгийн уцаас дуугарч яаралтай эмнэлэг дээр аавынх нь би муу байна гэх дуудлага ирлээ. Чимгээч гүйхээр яаран явлаа. Энэ өдрөөс хойш 2-3 хоног тэр хичээлдээ ирсэнгүй. Уцаар нь залгахаар холбогдох боломжгүй гэх хариул өгнө. Энэ өдөр ангийн багш нь ангид орж ирэн "За хүүхдүүдээ, багшд нь маш муу мэдээ байна. Чимгээ маань автосолд орсон байна. Би энэ маш муу гэмтлийн эмнэлэг дээр байгаа гэж ээж нь өнөөдөр л надад мэдээ хэллээ." 6 дугаар хэсэг төгсөв.
Сүүдэр дагсан амьдрал 7 дугаар хэсэг. Саруул энэ мэдээнд үнэхээр зочирдож хэсэг бүх зүйл зогссон мэт санагдан хөшин сууж байгаад гэнэтхэн ангиас гүйн гарлаа. Ангийн багш нь араас нь дуудсан боловч тэр сонссон шинжгүйгүй. Хаврын үр орж байсан ч ганцхан дүрм тувцтайгаа явхад мэдээж гадаа жиндүү хөдөн байсан ч Саруул гадуур хувцсгүй гэмтлийн эмнэлгийн зүггүй. Тэрээр үүдээр нь ороод хаашаач явхаа үлмэдэн ээш тийш тойрон эргэлцээр таарсан сувилагч асрагч нараас найзынхаа нэрийг асуусаар арай гэж байгаа тасгийг нь мэдэж үүдэнд нь очисон хэдий ч түүнийг оруулсангүй. Сайн уу? Энэ чинь Саруул мөн үү? Ямар том охин болоо вэ? Гэх нарийнхан эмэгтэй хүний дуу сонсдоход эргэж хардал чимгээгийн ээж зогсож байлаа. Саруул толгой дохин Чимгээ мөн яасан бэ? Чимгээ нь яаралтай хаалганд орсон. Өнөөдөр ухаан орж чамайг л хамгийн түрүүнд асууж байлаа. Даан ч их чин дугаарыг чинь мэдэхгүй. Аргагүй ирэхэнд багш чинь зуулгасан юм. Чи дуулаад л хүрээдэрвүү? Тийм ээ. Би энэ гайгүй юу? Би уулзч болох болов уу? Аав нь орчихсон байгаа. Бид хоёр ээлжлээд л хараад байна. Уг нь эмч хаалга амжилттай болсон айх зүйл байхгүй гэсэн боловч их чинь нэг л айгаад болдоггүй. Ойхноо харахаар л өрөвдөд байх юм. Тэр хөөхөн царай зүс арайчтэй. Би тэр үед яах гэж түүнийг дуутав. Зүгээр л хичээлээ тараад гэртээ ирсэн бол юу гэж тийм юм болох вүлээ дээ. Бүгд миний буруу. Миний л бодлогогүй үйлдэлх боллоо гэж нулимс туслуулан уйлахад Саруул түүнд үрч харгадаг гэсэн боловч чадсангүй. Удалгүй аав нь гарч ирэн ашгүй чи хүрээдэрвүү. Чамайг л сэрсэн цагаас хойш асуулаа. Миний дүү эмнэлгийн хувц өмсөд чимгээ дээрээ ордоо. Саруул толгой дахин эмнэлгийн халаад малгайг өмсөд түүний хэвдэж буй өрөө рүү орлоо. Түүний төсөөлж байснаас ч илүү нүд халтран байсан нь Саруулыг бүрч цочролд оруулав. Чимээ толгоогоо ч эргүүлж чадахгүй байлаа. Түүний хоолой маш аяархан сонстно. Хэн бэ? Аав уу? Саруул дуугарч чадалгүй уйлана. Уйлж байгаа ч надад маш сайн сонсогдож байна шүү Саруулаа. Намайг өрөвдөд уйлаад байгаа юм уу? Би тийм амар харагдаж байна гэж үү? Үгүй дээ. Уучлаарай зүгээр л чамайг ийм байдалтай байгааг чинь өнөөдөр л мэдсэн. Яагаад уучлал гуйгаад байгаа юм бэ? Алив наашаа ойртооч. Би чамайг хармаар байна. Саруул түүнд дөхөж ирлээ. Миний хөөрхөн найз яагаад ийм хөөрхөн болчихсон юм бэ? Нэрэ бат хоёыг яасан? Чи хариуг нөгөө юу? Би чамайг байхгүйд яаж хариуг нөгнө гэж чамаас асуухгүй ганцаараа шийдэж чадна гэж үү? Би чамаас ганцхан зүйл гуйдах уу? Чи заавал зөвшөөрнө шүү. Яагаад байгаа юм бэ? Чи удахгүй үл дээрээ босноо. Сургууль тавина. Тэр үедээ гуймаар байгаа зүйлээгүй. Чимгээ хэсэг чимээгүй болон нүдэн анихад түүний нүднээс нулимс орсон. Уйлаад байгаа юм уу? Яагаад уйлаад байгаа юм бэ? Битгий уйлаач гэд нулимсыг нь арчиж өгөхөд тэр нүдэн анин магадгүй шүү. Би хичээлдээ явахгүй ч гэж магадгүй. Дахиж чамтай уулзахгүй ч гэж магадгүй. Яагаад ийм муухай юм яриад байгаа юм бэ? Чи миний нэг тал гэтэл чи яагаад байхгүй болно гэж би чамд магадгүй гэж хэлсэн шүү дээ. Би сүхэд маш их хайртай. Чи тэрийг маш сайн мэдэж байгаа. Би түүнийг өөр хүнтэй үерхийг цаашлаад амьдрахыг чармааргүй. Тиймээс хэрв би энэ орчлон дээр үгүй болчих юм бол чи заавал сүхэдээ миний өмнөөс үерхэж өгөөч гэж гуйж байна. Энэ миний чамаас хүсэх эцсийн бөгөөд цор ганц хүсэл. Чи үүнийг минь заавал биелүүлж өгөөч. Үгүй чи гарна. Чи өөрөө сүхэдээ үерхэж болно шүү дээ.
Би та хоёрыг нийлүүлж өгье. Би чаднаа. Үгүй. Сүхэ чамд хайртай. Сүхэ хизээч чам руу хардаг шиг тэр харцаараа над руу хардггүй. Түүний сэтгэл чамаас өөр хүн байхгүй. Тиймээс чи надад амлаач дээ. Тийх үү? Үгүй. Чадахгүй. Яагаад үгүй гэж? Гэт толгой сэгсрэхэд би чамаас гуйж надад амлаач дээ тийх үү? Гэт болттойгаараа арайхийн зөөж түүний чигчи хуруунд өөрийнхөө хураг хөргөв. Саруулж уйлан толгоогоо сэгсэрсээр. Чимгээ нүдэ анихад хажуу залгаатай байсан зүрхний аппарат чангаас чанга дуугарч эхлэв. Саруул сандран "Эмчээ, эмчээ" гэж дуудахад чимгээгийн ээж аав, совилогч, эмч бүгд гуйлдан орж ирэв. Совилогч, асрагч нар Саруул болон чимгээгийн аав ээжиг өрөөнөөс гарахыг шаардан гадагш гаргалаа. "Юу болчих вэ? Зүг зүгээр байсан охин маань яачих вэ? Чи юу тэрэнд хийчих вэ?" гэж ээж нь Саруул руу уйлан дайрахад аав нь түүнийг хориглон "Бэтгий, охин минь үхэж байгаа юм шиг айшлаад бай. Тэгээд ч энэ охин юу хийн гэж харин яагаад гэнэт ийм зүйл болчихсон юм бол тэрийг л бод" гэд түүнийг өөртөө татав. Гурвуул яахаа мэдэхгүй хоёр тийшээ холхилдно. Цаг хэрийн дараа сувилагч эмч нар бүгд гарч ирэн "За юу болсон бэ? Охин минь яасан?" "Уучлаарай. Бид охиныг тань авч чадсангүй. Чадах бүх арга хэмжээг авсан боловч тэр тэссэнгүй. Уучлаарай" гэж хэлээд бүгд явлаа. Ордуу тавин ээж нь уйлахад аав нь цонхны дэргэд зогсон мэгшин уйлж байгаа нь харагдлаа. Саруулж яаж чадалгүй хээ дэмэл уйлна. Тэр үнэндээ огт итгэж өгсөнгүй. Саяхан л инээгээд хамтдаа алхаж гүйж байсан найз нь энэ хорвоогоос үрд алга болчихсон гэдэгт итгэж өгөхгүй л байлаа. "Бүх юм чамаас оллоо. Чи яах гэж ирсэн юм бэ? Чи ирээд л миний охиныг үгүй хийчихлээ. Миний охин зүг зүгээр байсан. Яагаад миний охины амийг авч байгаа юм бэ? Миний охин чамд ямар гэм хийсэн юм?" гэж түүнийг цохин уйлахад Саруулын аав эсэргүүцсэнгүй чимээгүй л зогсно. "Эгчээ, та одоо болооч дээ. Саруул ямар буруутай юм? Тэр чимгээд бүхнээс илүү сайн ханддаг байсан. Яагаад түүнд буруу зүйл хийн гэж" гээд ээжийг нь сүхээ цааш түлхэн унгаав. 7 дугаар хэсэг төгсөв. Сүүдэр дагсан амьдрал 8 дугаар хэсэг. Саруул юу ч хийж чадахгүй зогсноо тэндээс уйлан гүйн гарлаа. Сүхэж Саруулын араас гарав. "Би одоо яах вэ? Миний охин яаж байгаа юм бэ? Ийм эрт ижигээ орхиод явчихаар ээж нь яах юм? Яаж амьдрах юм? Хин өглөө бүр намайг үнсэж, хамт дэлгүүр хэсэж, надад эрхэлж, миний ээж хөөхөн шүү гэдэг үгийг хэлэх юм бэ?" Ингэж уйлан хэлэх үг бүрийг нь аав нь чимээгүй сонсно. "Саруулаа, хөөе. Чи хайчих гээд байгаа юм бэ? Чи яах гэж ирсэн юм бэ? Чи яах гэж ээжийг нь түлхээд унгааж байгаа юм? Тэр хүнд ямар хэцүү байгааг мэдчихэв үү? Жохон ч гэсэн түүний сэтгэлийг засахын тулд би зодуулахад ч бэлэн байсан. Яах гэж ирж байгаа юм бэ?" Гарын дах түүний хөрмийг өгөөд "Энэ хүйд нь чамайг даарч болов уу гэж бодсонд л гадуур хувцсыг чинь барин ирсэн юм. Тэгээд ч энэ их яахаараа чамайг зодох ёстой юм. Чи чимгээг ямар алчсан юм уу? Хинт ч ямар ч буруу зүйл хийгээгүйж бусдын өмнө буруутай юм шиг зан гаргаж сайн хүн болох гэдгээ одоо боль. Тийм зан гаргалаа гэд юу ч очихгүй. Эд сүлд нь чи хохироод л үлдэнэ. Ийм зүйлийг багч гисэн ойлгож байгаа ч чи юугаач мэдэхгүй жоохон хүүхэд биш шүү дээ. Одоо бид 18 нас хүрч их сургуульд орж том хүн болно. Тийм байхад яагаад ингэж байдг юм? Чи хамгийн хайртай хүнээ алдаж үзсэн үү? Бүр өөрийнхөө нүдэн дээр багаасаа хайрлаж тоглож өссөн найз минь дөнгөж сая миний нүдэн дээр хүчглээ. Хэдхэн минутын өмнө над руу хараад хэвтэж байсан хүн одоо энэ ертөнц дээр байхгүй болчихлоо. Тийм ээ. Чи юугаач мэдгэлээ дээ. Гадуур хувцсыг минь авчирч өгсөнд баярлаа. Одоо яв. Би чамайг хармааргүй.
Би чамайг юусоо ч ойлгохгүй. Өнөөдөр хэд хэдэн хичээлдээ суугаагүй. Нэмагаас хичээл нөхөрөө. Би явлаа. Ямар нэгэн тэнэг зүйл битгий хийгээрэй дээ. Чимээ чамайг өөрийнхөө амьдарч чадаагүйгээр илүү сайхан амьдраасаа гэж хүсэх байсан биз. Гэж хэлээд гадуур хувцсыг нь түүнд нөмөргөж өгөөд өөрөө явлаа. Нулимс туслуулан хар зогссон Сарвал үнэхээр чимээ намайг сайхан амьдраасаа гэж хүсэх байсан болов уу? Хэрвээ тэр хүссэн бол би яагаад ингэж амьдарч байгаа юм бол? Би яагаад ингэж амьдрах ёстой гэж би юу буруу хийсэн бэ? Чимээ би сайхан амьдрмаар байна. Би ч бас жаргамаар байна. Үнээр хайрлуулж үр хүүхэд гаргаж хүн шиг амьдрмаар байна. Энэ нохоо амьдралаас гармаар байна. Гуй. Чи аль хэдийн үхсэн. Амьд үлдсэн жарах хэрэгтэй үсттэй гэж чангаас чанга орлон уйллаа. Удалгүй буудлын өрөөний хаалга тогшиж чимээ гарлаа. Уучлаарай. Та зүгээр үү? Зүгээрээ. Хажуу өрөөнөөс чинь дуудлага орж ирээд байгаа учраас та ямар нэгэн хэрэгтэй зүйл байвал хэлээрэй. Чанга чимээ битгий гаргаарай. Ойлголоо гэж хэлэхдээ хоолой зангируулан хэллээ. Яг үнэндээ түүнд халуун тэврэлт сэтгэлийг нь ойлгохтол ярилцах хүн хэрэгтэй байсан юм. Тэр цонхны цаанаас гялтганан харагдах оддыг харан сувхдаа дээр юу байдаг бол? Амьдрал байдаг болов? Тэнд очисон бүх хүмүүс энэ амьдралдаа учирсан гомдлоо дарж жаргалтай амьдарч чаддаг болов? Би амьдралаа дахин эхлүүлмээр байна. Өглөөний нар түүний нүүрэн дээр тусахад тэр орон дээрээ биш газар орон олон унтсан байлаа. Нүүр гараа угаан хувцас солон өмсөд төрөөтөө болцсон цагтаа амжих гээд гүн гарлаа. Үүдэн дээр ирэн ресепшн тооцоогоо өгөх гэтэл таны өрөөний тооцоо хийгдсэн байна шүү. Би төлбөрөө төлөөгүй шүү дээ. Манай буудалсан залуу өглөө эрт явахдаа таны өрөөний тооцоотой хамт ичгсэн юм аа. Тийм үү? Ямар хүн байсан бол? Нүдэн дулаахан өндөр шар залуу байсан. Их царайлаг байсан шүү гэж нэмсгэлэхэд Сарвал толгой дахин буудлаас гарлаа. Түүнийг үүдэн төрөө хүлээн зогсож байлаа. За сайхан амарсан уу? Өнөөдөр хоёулаа их л ажил амжуулна да. Сайхан. Та сайхан амарсан уу? Та ямар нэгэн сураг ажиг болоо юу? Үгүй дээ. Гэхдээ өглөө их л залбаатаас ирлээ. Цаанаас л бүх ажил бүтэх юм шиг санагдлаа. Чиний царай чинь харин сайнгүй харагдаж байх чинь. Буудлахаар яаж ч амарсан болох үлээ дээ. Аргагүй. За явцгаая гэж хэлэн хөдөллөө. Хотын төвөөс зайдуухан орших баян хушууд дөхөн ирлээ. Хаана эцэс төгсгөл нь байгаа юм гэх их айлууд. Уул даван хүртэл буусан байх нь тэдэнд эрэл хайгуул хийхэд хэцүүхэн санагдаж байлаа. Хөө хахаа, хоёулаа ийм их айлаас яаж болох юм бэ? Олноо миний дүү. Олон шүү хоёулаа. Харин яаж хаанаас эхлэх вүлээ л гэдэг байна. Аав чинь одоо хүртэл архиудаг хэвээрээ байгаа бол энэ хавийн архичд андахгүй л байх ёстой. Тэгэхээр тийм хүмүүсээс эхлэж сургалах уу? Харин аав минь одоо ч гэсэн архи уусан явж л байгаа бах та. Харин хөрх юм ээж минь юу хийж яваал? Муу аав ээжигээ би их л зовж байна да. Хоёулаа бас нэгэн хай харга байна. Хороогоор орж аав ээжин чинь нэрийг хэдийн үед нүүж ирсэн гээд сургууль бас олдож магадгүй юм. Наадах чинь харин болж байна гээд хэд хэдэн хороо орж ээж аавынхаа нэр болон нас хэдийд нүүж ирсэн гээд мэдих бүх мэдээллийг хэлэн сургалсан ч тэм хүмүүс манай хороонд байхгүй мэдэхгүй гэсэн хариу сонссоор 10 дугаар хороонд ирэн тэнд ажилладаг хүмүүсээс сургалахад сайн байна уу? Сарвал мөн үү? Гэх баригл эр хүний хоолой сонсогдлоо. Намайг энд таньдаг хэн байдаг вүлээ? Гэд эргэн харвал түүний зүрх сэтгэлд тодоостод үлдсэн анхны хайр болох болдгоёг байлаа. Яг л тэртэйг 10 хэдэн жилийн өмнөх тэр дүр төрх нь хэвээр байлаа. Илүүж царайлаг болсон мэт санагдана. Чи чинь болд хоёгоо энд юу хийж байгаа вүлээ? Тийм ээ. Сарвал мөн байх нэ. Яг л хэвээрээ шүү.
10 жилдээ цалигсан хоолойтой охин байсан бүр яг шүү. Би засаг дарга байна. Аль миний өрөөнд орооч гээд сарвлыг дагуулan өрөөнд орууллаа. 8 дугаар хэсэг төгсөв. Зохиолч Үүрийн туяа. Сүүдэр дагсан амьдрал. 9 дугаар хэсэг. Түүний өрөөнд орохдол амжилттай яваа гэдг нь харагдаж байлаа. Түүнийг дөрвөлжин ширээний хажуу буудан дээр суулгаад түүнээс "Цай уух уу? Кофе уух уу?" "Би зүгээр бүлээн ус ууя." Тэгэхэд болд хуйг толгой дохин түүнд аяга бүлээн ус хийж авчирч өглөө. "За тэгээд амьдрал сайн уу? 10 жилээ төгсөөд л холбоо тасарсан шүү дээ. Нөхөр хүүхэдтэй болсон уу?" Сарвал толгоос ихсэрч "Үгүй, одоохондоо ганцаараа л яж байна да. Харин чи?" "Би суусан, охинтой олсон." "Тийм байх нь мэдээч шүү дээ. Гэр бүлд нь аз жаргал хүсье." "Баярлалаа. Чамайг сүүлд сонсох нь Америкт явсан л гэж сонссон." "Тийм ээ. Тэгсэн." "Тэндээ байж байгаад ирсэн хэргүй?" "Тэгсэн." гэж асуулт бүрийг нь богино үгээр хариулна. Болд хуйгч энэ тухай ярих дургүй байгааг нь анзаарсан тул дахин асуусангүй. "Энд ямар хэрэгээр яваа вүлээ? Би сая чамайг хараад мөн үү биш үү гэж бодсон ч тэр цээлхэн хоолойг нь сонсоод яг мөн шиг санагдсан шүү" гэж инээхт нь сарвал уруулаа хөдөлгөн инээсэн болов. "Би энд харин хүмүүс хааж ирсэн юм." "Тийм үү? Манай хороонд амьдардаг юм уу? Нэр нас хүйс юу хийдэг гэд хэлээд өгвөл би олоод өгч чадах байхаа. Гэхдээ энэ хороонд өчнөө мянган хүмүүс айл өрх байгаа. Нэр нас давхцсан ч явж болох юм. Манай хороонд амьдардаг бол би олоод өгч чадах байхаа." "Тийм үү? Ямар сайн хэрэг вэ? Маш их баярлалаа. Би чамд мэдээллүүдийг нь үлдээ. Бас өөрийн дугаар" гэснээ өөрийгөө дугаар байхгүй гэж сая л санаж төр байж байгаарэ гэд өрөөнөөс гарan "Төмөр ахаа, би Монголд дугаар аваагүй байгаа юм аа. Таны дугаар хэд вүлээ?" гэхэд төмрөө түүнд дугаараа хэлж өгөв. Өнөөх дугаарыг болд хуйгт бичиж өгөн мөн аав ээжийнхээ мэдээллийг бас өөртөөгөө хамгийн сүүлд хонхны баяраар аав ээжтэйгээ авахулсан зургаа авсархан үлдээв. "За би ингээд явъя да." Саруулаа. "Ингэж асууж болохгүй байх л да. Гэхдээ хоёулаа хамт тэгж яваад хоолнд орж болох уу? Хуучнаа дурсаад жоохон сувал гэдэл." Би ойр дээрх завгүй байгаа учраас хараахан боломжгүй л байна." "Энэ миний нэрийн хуц. Хэрэгтэй зүйл гарвал ярьж болно шүү. Хизээж хамаагүй залгаарай." "За, баяртай" гэж хэлээд нэрийн хуудсыг нь халаасандаа хийн явлаа. Дөрөөтэй хамт хорооноос гарч машинд нь суугаад саялныг сарвал уртаар амьсгаа авна. "Тэр минь үнэхээр сайхан харагдаж байна. Бас сайхан ч амьдарч байгаа юм байна. Хамгийн сүүлд чамайгаа тэр газарт үлдээгээд явахдаа ямар их сэтгэл шимширч байсан гэж санана. Би чамайг үүр сэтгэл зүрхэндээ дурсан сандаг байсан шүү" гэж бодохтой зэрэгцэн болд хуйгтаа хамгийн сүүлд таарсан тэр дурсамжаа санав. "Саруулаа, чи яагаас үхэдээ өргөчихсөн бэ? Би чамайг тэрэнд хайртай бүр сайн биш гэдгийг чинь сайн мэднэ. Тэгээд ч чиний хамгийн сайн найзын хайртай залуу биш гэж үү? Саруулаа, чи нэг юм дугаараач дээ" гэж түүний биеийг сэгсрэхэд "Би түүнд хайртай. Тэгээд л болоо. Өөр юу хэрэгтэй юм бэ? Тэгээд ч би маргааш Америк явахар болсон. Тиймээс намайг март. Зүгээр л Сарвал гэдэг охиныг үүр сэтгэлээс арчиж хай." "Би юу ч ойлгохгүй. Яагаад Чимгээгийн гэр бүл чамайг Америк руу сургуульд явуулж байгаа юм бэ? Охиныхаа хайртай хүүгэнтэй хамгийн сайн найз нь үерхэж байгаа гэдгийг мэдсээр байж. Хонхны баяраар ирэхдээ чамайг загнаж зэмлэж найзаасаа ичихгүй байна уу? Найз чинь хэдийн нас барсан ч найзынхаа сайн хүүгэнтэй үерхэж болдг юм уу? Ямар санаатаагаар миний охины бүх зүйлийг булааж байгаа юм бэ гэж Чимгээгийн ээж чам руу уурлаж хашгирч байхыг би маш сайн сонссон. Гэтэл тэд гинтэл сайн хүн болж жүжиглэж чамайг Америк руу явуулж байгаа нь надад сонир санагдаад байна. Чи зүгээр л эндээ үлдчих тийх үү? Би чамайг надтай үерхэж гэж гуйхгүй. Зүгээр л нүдэнд минь ил харагдаад байж байхад болно. Би чамаас гуйж байна."
Гээд өвдөг дээрээ сөхрөн түүний өмнө суугдав. Тийм ээ. Чиний зөв. Ээж нь ирээд надаас уучлалах гуйсан юм. Намайг уучлаарай. Би буруу бодож явж гэмээ зариулахын тулд бид чамд ингэж л тусалж чадах нь. Чимгээг бид ах руу Америк явуулж сургах гээд сургууль байх байрыг нь хүртэл бэлтжчихсэн байсан юм. Зүгээр л хаягдаж бахаар охиныхоо бүх сэтгэлээ зориулж чин үнэнцээр найзалж байсан найзад нь шилжүүлж өгсөн нь дээрээ гэж бодсон юм. Ингэж хэлсэн тэр хүмүүст хар буруу санах юу байгаа гэж. Би явлаа. Чи намайг мартаарай. Гуйж ун шүү. Гэж хэлээ түүний гарыг түлхэн асгарах Адар борон дунд норон гуйлээ. Байрныхоо орцонд орон сэмхэн түүн рүү харвал тэр бороонд сөхрөн суусан хэвээр байлаа. Очоод тэрвэрмээр байвч байдлыг улам бүр дордуулах юм шиг санагдаад чадсангүй. Ингээд л маргааш өглөөн нь тэр нисэх онгоцны буудлын дээр гэр бүлийнхээ хамт мөн чимгээгийн аав ээж сүхэгийн хамт бүгд ирсэн байв. Ээж нь нулимс унгааж байсан ч охинд нь ийм сайхан боломж олгосон чимгээгийн ээжэд баярлсан талархснаа илэрхийлэн зогсоно. Над руу очиод холбоо заавал барина шүү. Би чамайг эрен эртэл чинь заавал хүлээнэ. Гэх сүхэгийн сүүлийн үгс. Маа энэ миний охин гар дэшиндээ хийчих их чухал бичиг баримт байгаа юм. Миний хүүд заавал өгөөрэй. Чамайг Америкт очиход чимгээгийн ах төрөнд тосоод л авна. Наадхаа сайн нандагнан шүү гэж хэлээд цагаан цаасаар хэдэн давхарлан боож эскочдсон дөрвөлжин зүйл байлаа. Тухайн үедээ бичиг баримтын бол зүгээр л өгчихгүй ингэж их нимболж боосон нь ямар учиртай болоо гэж бодсон хэдий ч хар санаагүйгээр инээмсэглэн "Тэгнэ би заавал дунд хүргэж өгөх болно. Та бүхэнд маш их баярлаж байгаа шүү" гэж тэдэнд хэлээд аав ээждээ охин нь эрдэм ном сураад ихийг бүтээгээд ирнэ гэж хэлээд онгоцсондоо суухаар хайртай бүхнээсээ хагцсан нулимстай нүдээр эргэн харан явлаа. 9-р хэсэг төгсөв. Сүүдэр дагсан амьдрал 10-р хэсэг. Бүртгэлийн хэсгээр орон цаашаа. Ингээд л саруулын онгоц нисэх онгоцны буудлаас хөөрн нислээ. Саруулын ээж нулимс унган сүүний дээжээ өргөн үлдэнэ. Харин чимгээгийн ээж ихэд сэтгэл хангалуун байгаа нь харагдана. Ингээд л хэдэн цагийн нислэгийн дараа саруул ирэх ёстой газраа ирэн онгоцноос буун Америкийн элчингийн шалганаар ороход Монголоос илүү түүний нэг бүрчлэн шалгаж гар дээшээгээд бүгдийг нь шалгана. Түүний гар дээшинд үл мэдэгдэх зүйл байна гэдгийг илрүүлж хэд хэдэн хүмүүс түүнийг тойрон хүрээлж үнэрч нохоо хүртэл авчирсан байлаа. Ингээд л тэр цаасан болттой зүйлийг задлан үзэхэд нунтаг цагаан зүйл маш их хэмжээтэй байлаа. Тэр даруй саруулыг баривчлан авч онгоцны шалганы төр хорих газарт авчирч түүнээс байцаалд авахаар монгол хэлмэрч авчран мэдүүлэг авч эхэллээ. Саруул маш их айд сандран харь орны хил давмагцал ийм зүйлтэй учирсан тул уйлахаас өөр зүйл үл хийж чадна. Монгол хүн хармагц баярлан "Ашгүй та монгол хүн үү? Энд юу болоод байгаа юм бэ? Би ойлгохгүй байна. Намайг авраач, надад туслаач" гэж түүнээс аврал ирэхэд "Би танд чадах хэмжээгээр туслахыг хичээнэ. Гэхдээ чи ямар зүйлд орооцолдсноо мэдэж гэнэ үү? Бүх зүйлээ үнэн зөвөөр хэлнэ шүү. Ойлгосноо?" гэж айж мэгшсэн саруулыг тайвшруулахыг оролдоно. Ингээд байцаагч гаднаас орж ирэхэд хэлмэрч дахин түүнтэй үг дуурсангүй. "Та энэ зүйлийг юу болохыг мэдэж гэнэ үү?" "Үгүй, мэдэхгүй байна." "Тэгвэл ямар учиртай үүнийг хэл давуул авчирсан мөлий?" "Би мэдэхгүй. Зүгээр л манай найзын ээж нөхч явуулсан юм. Бичиг баримтал гэж хэлсэн шүү дээ. Чухал учир гар зүнхэндээ хийгээд сайн хадгалаарай л гэсэн." Энэ бол Америк нэгдсэн улсад хоройтой байдаг мансууруулах бодисны нэг төрөл зүйл. Мөн энэ хэмжээ маш их хэмжээнд тооцогдно. Хэлээр гарах гэж байж хэн юу өгч байгааг шалгаж авч гараагүй таны л буруу. Саруул эхэр татан уйлж "Мэдэхгүй. Би юу ч мэдэхгүй шүү дээ. Би зүгээр л түүний хэлснийг л дагсан төдий." Уйлахч багдам тийм зүйлтэй учирч харь оронд 10 жил хорийн хайлаар шийтгүүлж хоригдож ирсэн түүнд
Бат хоёртой уулзах үнэхээр ичгэвтер зүйл байсан биз. Өөрийг нь шоронд орсныг мдээгүй байгаад л баярлаж байлаа. За ахын доо одоо хайч хуйлаа. Аха, таныг төрөө гэсэн үү? Тийм ээ. Яасан миний дөө? Хэрвээ чимгээгийн ах мөн бол яагаад надад туслана гэж? Бас тэр хүн Америкт компанитай маш амжилттай яваа гэж сонссон. Энд юу гэдэл таксины жолооч хийгээд явах лээ дээ гэж бодон зүгээрээ нэг танил хүнтэй минь адилхан нэртэй юм аа. Та дороод үтэй юу? Тийм ээ, байгаа ч гэж дээ. Бид бүр жоохондоо салсан л да. Өө тийм үү. Энэ их өмнөтэй газар хаач байгаа гэж хоёулаа хайн явах лээ дээ. Таач бас эртгэн ажиллаа бодсон дээр баха. Миний дөө, ямар ч зүйлд гарах гарц гэж хизээд байдгийм. Ямар нэгэн зүйл рүү ундлаа гэхэд тэр унсан цэг рүүгээ тэмүүлэхэд гарч чадна гэдэг үгийг үргэлж санаж яваарай. Хизээч замаасаа буцаж болохгүй шүү. Хоёул өнөөдөр ингээд дуусгасан ч маргааш үргэлжлүүлээд хэд хэдэн газраар хайвал олдох баха. Ингээд миний дөө дугаар авахгүй мө. Төрөний тэр найз чинь ямар нэгэн хэл дуулгавал ах руу залгана. Тэгээд би чамд хэлэх гэхээр чамтай холбоо барьж чадахгүй болчих гэдэг. Нэрээ тийм шүү. Та тийм газар руу дөхүүлээд өгөөч. Нөгөө буудлын ойр хавьд байдаг болов уу? Энэ зам зур зөндөө вэ. Хоёулаа замаас аваад ахын чамаа буудал руу нь хүргээд өгье. Танд маш их баярлалаа. Танихгүй хэрнээ ингэж хүн тусалдаг хүн байх гэж. Гэтэл таньдаг байж хорлох гээд явдаг хүмүүс ч бас байх юм. Хорвоод ихээр үнэхээр эсрэг тесрэг туйлд орших юм да. Замаараа дугаар худалдан аваад буудлынхаа үүдэнд ирлээ. За миний дөө ингээд ордоо. Сайхан амраарай. Аятайхан хоол унд идээрээ. Ах нь маргааш дүүдээ гэрийн сайхан хоол хийж авчирч өгнө. Яах гэсэн бэ ахаа? Тэгэж танд төвөг удаад хэрэггүй байлгүй дээ. Зүгээрээ. Манай эхнэрийн гарын цовнж янзын шүү дээ. Тийм үү? Монгол хоолойч үнэхээр их сансан шүү. Хүний нутагт явхаар тэр тусмаа Монголоо гэх зүйл их өгүүлэгддэг юм байна лээ. Ээжийнхээ гарын цаг нэг сайхан уучлаа дуухамсан гэж хэлснээ нулимсаа арчхад ээжигээ санаа юу? Аргагүй дээ. Удахгүй ах нь заавал уулзуулнаа. Та үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа. Надад ингэж тусалж байдаг. Ямар азар тантай таарсан болоо? Ах нь ингэж л тусалж өөрийн болон хайртай хүмүүсийнхээ нүглийг багч болов нэмэглэх юм болов л гэж. Гэхдээ тэр хүнээс л бүх зүйл хамаарах байх та. Ямар хүнээс? Нэг хүн бий. За, үг олдож үхэр холдлоо. Миний доороод сайхан хоол идээд амар. Ах нь одоо хэд хэдэн хүн авчгаад харлаа. Саруулж өнөөх буудалтаа орж ирээд өнөөх л өрөөгөө захиалан орлоо. 10 дугаар хэсэг төгсөв. Сүүдэр дагсан амьдрал. 11-р хэсэг. Энэ шүнж бас бүх зүйлээ эргцүүлэн бодлоо. Хэн хаанд хурч зогсох бол ээж аав минь намайг хараад яах болоо? Би цаашдаа яаж амьдрах бол гэсэн түмэн бодлоо түүний толгойд эргэлдэн түүнийг улам бүр зовоож байлаа. Тэр энэ шөнө Америкт өнгөрүүлсэн хар бараан өдрүүдэд бодон өнгөрөв. Бүхэл бүтэн 10 жилийг харь оронд, харь шоронд орон аав ээж элхэн түмнээсээ хол хамаг залуу насаа өнгөрөөсөн нь энэ юм. Түүний шоронгоос гарах өдөр хинч тусаж авсангүй. Хамгийн сонин зүйл нь түүнийг шууд Монгол руу буцаах байхаа гэж бодсон ч зүгээр л шоронгоос гараад орхичихсан юм. Хаана байгаа хаашаа явхаач үл мэдэх газар ганцаараа алхана. Хаашаа л харна зүс бараа огт хараагүй хүмүүс, урд хожид харагдаагүй өндөр барилга, хаашаа явхаач үл мэдэн нэгэн гудмаар алхан явхад гой ганган хүүхнүүд богино банзлаар гангарч үсээ затгаалсан байхаж. Нэг алхаад л нэг эмэгтэй эр хүн рүү шилэрсэн харцаар харах нь түүнд ихэд жихүүдэс хөргөм харагдана.
Хоноглох газар хайн явсаар нэгэн газар ирж өрөө захиалан орлоо. Буудлын эзэн бололтой нэгэн бүдүүн хар эмэгтэй түүнэр дөхөн ирээд "Чи ажил хийх үү? Чамд ажил хэрэгтэй юу?" гэхэд сарвал юуг ч үл мэдэн толгой дохино. "За тэгвэл намайг дагаад яв" гээд өнөөх буудлын нэгэн хаалга руу ороход дотгош буух шат харагдлаа. Өнөөх шатаар уруудан орвол энд тэндгүй хүүхнүүд айлгүйтэн инээлтгэн сонсдож тамхины утаа хоолой хорсгон байлаа. Саруулч дотроо яавч олигтой ажил биш байна гэж бодсон хэдий ч тэр үүнээс зүгтаад очих газар хандах хүнгүй учраа аргагүй түүнийг даган явсаар мухрын өрөөнд ороход уртаас урт хар шулуун үстэй том алан нүдтэй боровтор царайтай хүүхэн түүнийг өгтөв. "За Белла, энэ хүүхнийг хувцлаж царай зүсийг нь тордоотох" гэхэд өнөөх эмэгтэй саруулыг дээрээс нь доош гүйлгэн хараад зажлан байсан бохио өмнөө байсан ширээнийхээ буланд наан үлдээгээд "Ямар ид шидтэй хүүхэн гэчнэв. Ааз бололтой тийм үү? Манай эрчүүд ч та нарт дуртай шүү. Ойлголоо, асуудалгүй" гэж хэлэн түүнийг тойрон алхлаа. Өнөөх эзэн авгаа явахдаа "За чи сайн ажиллаад байвал их мөнгө олно. Үйлчлүүлэгчээс халаасны мөнгө авах юм бол чи тэрийг өөрөө авч болно. Харин чиний төлбөрийн 90%-ийг би авч 10%-ийг нь чи авна. Ойлгож байна уу? Ямар ажил хийх гэж байгаагаа мэдэж байгаа үсттэй" гэхэд саруул итгэлгүйхэн толгой дохилоо. Мэдээж тэр маш сайн мэдэж байсан юм. Монголоос ирэхийн өмнөхөн сүхэд тэр охин биеэ алдсан байсан юм. Тэр үргэлж өөрийгөө харааж зүхэж байсан ч энэ удаа л ядаж охин биеэ элэг нэгт хүндээ өгсөндөө баярлаж байлаа. Эхэндээ түүнийг авах нь тун баг байсан юм. Бусад хүүхнүүд байнгын үйлчлүүлэгчтэй бас дээрэс нь түүнийг бодвол туршлага ихтэй учраа эрчүүдээ өөрсдөө татаад хэр барагтай саруулд боломж олгох нь ховор байв. Нэгэн өдөр Белла түүнд хандан "Сара, чи үүнийг сайн хийж байж л мөнгө сайн олж нутаг руугаа буцах мөнгөтэй болно. Тэгэхийн тулд одоо чи задарч өөрийнхөө биеийг наад ичимхий зангаа хаях хэрэгтэй. Чи мөнгө олохыг хүсэхгүй байна уу? Эсвэл зоригч нь хүрэхгүй байгаа мó? Үнэхээр зориг дутаж байвал 2 хундаг виски коньяк татаж болно. Тэр үед чи юу л бол юу хийхээр болж чадна шүү дээ" гэж зөвлөгөө өгсөн нь саруулыг өдөр бүр архи уух нэгэн шалтгаан болсон юм. Тэр баг багаар бие барихаа болж бусдынхаа игнэнд нэгдэж байлаа. Үйлчлүүлэгч ихтэйч болж байнгын хүртэл үйлчлүүлэгчтэй болсон юм. Шөнө бүр уйлж аав ээж эх орноо санана. Нутагтаа очихсон аав ээжтэй өнсүүлж байна гэж өдөр бүр зүүдлэн сэрнэ. Нэг удаа түүний үйлчлүүлэгч монгол хүн байлаа. Энэ хар бараан өдрүүдийг бүхэл бүтэн 2 жил өнгөрсний дараа түүн дээр монгол хүн ирсэн юм. Хэдий түүнийг хараад баярлаж байсан ч түүнээс маш их ичиж байлаа. "Уучлаарай. Чи монгол уу?" "Үгүй." "Тэгээд хаанах юм? Монгол л байна да." "Тийм байсан ч чи яах гэв? Монгол гээд надтай ундахаа болох уу?" "Би монгол охин ингэж яваа гэхээр надад үнэхээр хэцүү санагдаж байна. Би энд сурдаг оюутан хүн л дээ. Сургуулийнхнаас чиний тухай сонссон юм. Манай нэг хуурай ах байдаг юм л да. Тэр чамд тус болж чадах байхаа. Элчин сайдын яамд таньдаг хүн байдаг гэж нэг удаа надад ярьж байсан юм. Тэр ах намайг нэг удаа юу ч гуйсан заавал биелүүлж өгнө гэж амлаж байсан юм. Тэр ах чамайг Монгол руу буцахад туслах болно. Харин чи энэ ажлаасаа гарах хэрэгтэй. Маргааш би чамайг эсрэг талын буудлын кофе шопд 12 цагт хүлээж бай. Чи энэ ажлаасаа гарч өөрийн гэсэн зүйлээ аван хүрээд ирээрэй. Мэ, энэ мөнгө. Чи авдаа. Заавал авраа. Чамд хэрэг болох байх" гэж түүнд хуйлсан хэдэн доллар өгөөд түүн рүү инээмсэглэн амжилт гэж хэлээд явлаа. "Нэрээ гэж үү? Би үнэхээр ээж авдараа очин гэж үү? Энэ хүн надад үнийг хэлсэн болов уу?" гэж бодсоор эзэн авгаа дээр очлоо. 11-р хэсэг төгсөв. Сүүдэр дагсан амьдрал 12-р хэсэг. Өнгөрсөн хугацаанд туслаж байсан баярлалаа.
би ингээд өнөөдрөөс дахин ажиллаж чадахгүй гэж хэлэхэд өнөөх авгаа дургүй байсан ч хажууд байсан олон эмэгтэйчүүдийн дэргэд эсэргүүцэж чадалгүй түн зөвшөөрнө. Сүүдэр дагсан амьдрал нь арай гэж гэрэлтэй болох нь гэж баярлан өнөөх хар бараан гудамжнаас баяр дүүрэн гарлаа. Маргааш нь өнөөх тохиролцсон газартаа ирэхэд залуу ирчихсэн түүнийг хүлээж байлаа. Ашгүй чи хүрээд рүү. Чамайг эзэн чинь явуулахгүй байх л гэж бодсон. Тийм ээ. Би өнгөрсөн хугацаанд түүнд маш их мөнгө олж өгсөн. Түүнтэй харилцаа сайтай байсан нь тус олсон байх. Харин би нэг л зүйлийг урьд шөнийн турш бодон хонлоо. Юу тэр вүлээ? Яагаад надад туслах гээд байгааг чинь гайхчихсан. Уг нь хүүхэн авах гээд ирсэн ч авалгүй бүр тус болоод шууд л түүний яриаг тасдан би хэлсэн шүү дээ. Монгол хүн Монгол хүнээ хараад харийн ирчүүдийн дэвсгэр нэг шөнийн 6 төдий байлгамаар байсан юм. Би өөрөө ихч бас дүүтэй хүн. Хүнд туслах тийм гэмтэй зүйл хэрэггүй. Үгүй ээ. Зүгээр л миний өнгөрсөн амьдрал тийм ч дардан биш байгаагүй. Надтай учирч сайн сансан хүн бүхэн буруу зүйл рүү л хүргэж байсан болохоор хүнд идэх итгэлээ алдчихсан гэх юм уу? Би тийм хүн биш ээ. Зүгээр л чамд тусламар байна. Хоёул одоо манай танил ах тэр очив. Өчигдөр тэр ахтай холбоо барихад чамайг дагуулад ир гэсэн юм. Бараг болчих واخ шүү. Явцгаах уу? Саруулж толгой дохин хамтдаа явлаа. Машинд нь сууж явахдаа сэмхэн өнөөх залуу руу харна. Тэнгэрийн элч мэд наран гэрэлтэж харагдах нь итгэж болохгүйц харагдулж байлаа. Хэдэн цаг явсны эцэст нэгэн өндөр барилгын үр дэрэн зогслоо. Үүдэн саруулыг буудан дээр сууж байгаарай хэмээн өөрөө ресепшндээ очиж ярилцаж байлаа. Удалгүй түүн дээр хурч ирээд за хоёулангийнх нь уулзах ёстой хүн одоо ирэх баха. Харин чи өөрт болсон зүйлээ бүгдийг нь үннээр нь хэлнэ шүү. Саруулж дотроо бодон яагаад бүх хүнээ хэлэх гэж хэрвээ миний бүх зүйлийг сонсчвал надад туслахаа болох болов гэж бодохдоо зэрэгцэн нүдэн дулаахан өндөр цагаан залуу тэдэн дээр ирээд заасан бяцхан уу намайг төгсөө гэдэг гээд саруулд гараа өгөхөд саруул гэж нэрээ хэллээ. Цэгцтэй гэгч нь буудан дээр суугаад саруул руу хэсэг харснаа. За би чиний тухай өчигдөр сонссон. Монгол руу буцмаар байгаа гэсэн үү? Тийм ээ. Яг яагаад тэр биеийн үнэлэгчийн газар очичихсан бэлээ? Анх Америкт ямар зорилгоор ирж хэдэн жил болсноо хэлээч. Саруул хэсэг чимээгүй суун хажуу тийшээ харвал өнөөх залуу яриар гэсэн дохио өгнө. Гэвч саруул нэг ч үг дуугарсангүй. Яагаад хэлэхгүй байгаа юм бэ? Ямар нэгэн нуух зүйл байгаа юм уу? Үгүй ээ, тийм биш. Тэгвэл яагаад ярихгүй байгаа юм? Хэрв ярихгүй бол би чамд тус болж чадахгүй. Экватра чи өрн зөвхөн авчирсан юм уу? Үгүй ээ, уг нь зөвдөө. Чи хэлэлдээ бүх зүйлээ. Гэхэд саруул юу ч дуурахгүй хэлэхгүй хэвээр суулаа. За бүх юм ойлгомжтой. Би явлаа. Дахин хэрэггүй хүн авчирч миний цагийг битгий үрээрээ гээд босох гэтэл би үннийг хэлээ. Харин намайг нутаг руу мань буцаана зү. Мэдээж бидний хайж байгаа хүн мөн бол. Тэр чинь юу гэсэн үг вэ? Зүгээр тусламж хэрэгтэй хүн яг мөн үү л гэж гээд дахин суудалдаа суулаа. Саруул эхнээс нь бүх зүйлээ үннээр нь нулимстай ярин дууслаа. Ингээд саруулыг хэд хоногийн дараа Монгол руу буцаах болж саруул эх орондоо ирсэн нь энэ байлаа. Саруул өнөө шөнө бүх гэгч нь унтаж амарсан байлаа. Өглөө босон төрөө рүү холбоо барин уулзахаар болж буудлаасаа гарахдаа тооцоогоо хийх гэтэл түүний тооцоог мөн л өчигдрийн залуу хийсэн гэв. Өөрт нь яг хэн гэдэг хүн ямар учраас туслаад байгааг мэдсэнгүй. Түүнийг буудлаас гарахад төрөө хүлээж байх бөгөөд саруул хамгийн түрүүнд түүнийг туслаад байгаа юм болов уу гэж асуухад үгүй ээ, тийм зүйл болоогүй. Хэн ч юм туслаад байгаа юм бол тоо гэж зөөлрүүлэн гайхан асуух нь түүнийг биш гэдгийг батлаж байх шиг. Гэвч яг надад хэн туслаад байгаа юм бол гэж бодсоор төрөөгийн машинд сун хөдлөн явлаа. 12 дугаар хэсэг төгсөв. Сүүдэр дагсан амьдрал.
13 дугаар хэсэг. Хотын төвөөс хотын зах руу төгжрөн явсаар баян хушууны эцэстээр ирлээ. Арх уусан согтуу хүмүүс тойрон инээлдэж байгаа харагдлаа. Тэнд байгаа хүмүүс дунд Саруул аавыгаа байна уу гэж хайсан ч байсангүй. Тэрүүгээр яваа хүмүүст аав ээжийнхээ зургийг үзүүлж хайсан боловч бас л мэдэх хүн үгүй байлаа. Ойр хавийн дэлгүүр хоршоо үсчин эмнэлэг эмийн сан гээд орж болох бүх газраар асуулаа. Цагдаагийн газар хүртэл орж хайж сургалсан боловч мөн л амжилттай болсонгүй. Аха, одоо хоёулаа хаачихв. Одоо бүх айлын хаалгыг тогшиж сургалтаа нь биш хаанаас олох вэ? Гэж найдвар тасарсан хоолоогоор асуухад төрөө түүн рүү харан гараас нь барин ахын дөө ингэж шантарч болохгүй. Яадгийм аав ээжийг чинь л олж байвал бүгдийнх нь хаалгыг тогшиж байгааз ч хамаагүй олох нь чухал. Найдвар тасраагүй шүү. Ингээд л өнгөрөх байсан бол хоёулаа эвлэгч хэрэггүйсэн юм. Энэ үед төрөгийн утас дугарлаа. Аа, тийм байна. Өө за, нэрээ юу? Ашгүй дээ. Ямар сайхан мэдэвэ. За бид хоёр яг одоо яваад очие. Юу вэ? Ахаа хин бэ? Танаа найз байна. Нөгөө хорон дарга тэр чинь аав ээжийн чинь сургийг гаргасан байна. Яг одоо хүрээдэр гинэ. Тийм үү? Ямар гоё мэдэвэ. Гэхэн төрүүхэн найдлага тасарсан байсан Саруулын нүдэнд цог бадран асаж байгаа нь харагдана. Тэд хөдлөн яарвчлан явсаар хорооны гадаа ирлээ. Тэдний хорооны хаалгаар ороход Бат хуйг тэдний хүлээн сууж байв. Сайн уу Саруулаа? Би чамд амлалтандаа хүрэх гээд аав ээжийн чинь сургийг гаргасан. Сайн. Чамд маш их баярлаа. Тэгээд одоо ээж аав минь хаана байна гин? Танай хоронд байгаа мó? Тэр харин манайд хэдэн жилийн өмнө нүүж ирсэн юм байна. Тэгээд саяхан хэдхэн сарын өмнө өөр тийшээ нүүсэн байна. Ээж чинь манай хоронд байрлалтай эмнэлэгт совилогчоор ажиллаж, аав чинь арх угаад л явдаг байж. Гэхдээ жилийн өмнөөс архины эмчилгээнд явж тэгээд хэдэн сар арх ухаа болсон байна. Удалгүй тэгээд нүчгэж. Тэгээд хаашаа нүүсэн бол? Хажуу айлаас нь бас ээжийн чинь хамт ажиллаж байсан хүмүүсээс зураг асуусан чинь 3 дугаар сургуулийн ойролцоо байранд орсон байна. Аав чинь архинаас гарч нэг компанид өдрийн жижүүр хийдэг гэн. Харин ээж чинь хувийн эмнэлэгт совилогч хийж байгаа гэнлээ. Ямар тааж хоёулаа сайн яваа юм бэ? Ашгүй дээ. Муу ээж аав хоёр минь ямар их зовсон болоо. Ингээд ч болов сайхан амьдарч байгааг нь сонсох сайхан байна шүү. Тэгээд яг хаана байгаа хаягийг нь мэдвүү? Нүүсэн газрынх нь хорон даргатай холбоо барьсан. Удахгүй гэрийн хаягийг нь олоод өгье гэсэн. Ашгүй дээ. Чамд маш их баярлаа. Маш их. Гэж уйлахт нь Бат хуйг түүний хажууд дөхөн суугаад гараас надхан би бага олчир наснда чиний төлөө юу ч хийж чадаагүй. Харин одоо ч болов чадах бүхнээрээ туслая л гэж бодсон юм. Сарвал гараа татан аваад чи хаягийг нь мэдхээрээ надад хэлчихээрэй. Чиний ач тусыг би хизээш мартахгүй. Дараа боломжтой болохоор хоолнд орж болно үсттэй. Тун таатай сонсогдож байна шүү. Хизээд над руу залгаарай. Болд хуягт туслах нь нэг цаас авчирч өгөв. Энэ таны загсан зүйлийн хариу сая холбоо барьсан юм. Оо ашгүй. Чамааг байхад ирчихлээ. Энэ хаяг нь юм байна. Нэрээ юу? Би ингээд аав ээжигээ олцгож байгаа хэрэг үү? Баярлалаа. Маш их. Би чамтай заавал холбоо барина. Гэд жижигхэн цаасыг хэд хэд үнсэн баяртайгаар хорооноос гарлаа. Төрөөч тэр маш их баяртай байгаа нь харагдана. Хамтдаа аав ээжийнхэнд байгаа хаяг руу очихоор явлаа. Хоёулаа очихоос өмнө буудлаар чин дайрч чиний эмийг авах уу? Яах юм бэ? Аав ээж минь намайг хүлээж авахгүйг нь мэдэхгүй шүү дээ. Юу гэсэн үг вэ? Өөрөө хөөж танихгүй царайлах хүн байна гэж үү? Би тэднийгээ зовоосноо гэхээс жаргаж байгаагүй шүү дээ. Ямар нүрээрээ хамт амьдрах гэж. Миний хүсэл тэднийхээ царай зүсийг харж өөрийгөө амьд мэнд байгааг харуулчихвал тэгээд л болоо. Би өөр зүйл хүсэхгүй. Тэд явсаар байрных нь үүдэнд ирлээ. Аах нь гадаа хүлээж бай. Миний дуу ордоо.
Ах руугаа залгаарай. Саруул толгой дохин орц руу орлоо. Хаалганых нь өмнө ирж зогсоод хонхон дээр дарах үгүйгээ бодон айд сандран үйлдэлээ хид хид үйлдэж буцаав. Нэг урт амьсгаа аван хонхыг дарахад ямар ч хариу байсангүй. Ахин дарах гэсэн боловч чадсангүй. Энэ хаалганы цаана юу хүлээж байгаа вэ? Аав ээж минь намайг хараад яах вэ? Хэрвээ намайг харахыг ч хүсэхгүй байна гэд хөөгöd гаргавал би яах вэ? Намайг хараад арай танихгүй байх юм биш үсттэй. Гэсэн бодлуудаас айн дахин хонх дарах гэснээ болов. 13 дугаар хэсэг төгсөв. Сүүдэр дагсан амьдрал 14 дугаар хэсэг. Түүнд ягаад ч юм ээж автагаа уулзна гэсэн тэр бодол хонх дарах төдийдл арилан оджээ. Бүхэл зүйлээс айж одоо л нэг намайг мартаж сайхан амьдарч байгаа хүмүүст дахин би гэдэг хүн гарч ирж зовоох хэрэг байна уу? Гунигтай шатаар бууж эхэллээ. Түүнийг нэг шат буух тусам аав ээжээсээ салан одож байгаа гэсэн бодол сэтгэлийг нь шархлуулж байсан ч тэр цааш явсаар. Шатны бариулаа барин доош харан алгуурхан алхах Саруулын өмнө нэгэн эрэгтэй өмнө нь гарч ирэн зогслоо. Тэр түүний царайгч харалгүй хажуу талаар нь зөрн доош буух гэтэл Саруулаа гэх элдэг танил хоолой сонсдлоо. Энэ чинь хэн блэ гэж бодон аргаш харан түүний царайг харуул 10 хэдэн жилийн өмнө нисэх онгоцны буудлын дээр салах ус хийгээд үлдсэн сургуулийн хамгийн царайлаг залуу гэгдэх зүхээ зогсож байлаа. Яг л тэр мөчөд зүрх нь хурдан цохилж үг хэлж чадалгүй тэр дороо зог тусан зогсно. Зүхээж түүнийг шуудхан л тэврэн авлаа. Чангаас чанга дахиж чамайг тавихгүй гэсэн аятай чанга тэврэхэд Саруулын төрхөн би түүний чанга тэврэлтэд хаашаач хөдлөж чадхааргүй болсон байв. Сая л нэг ухаан орж чи энд юу хийж байгаа юм бэ? Алив намайг тавьж байгаад ярилцал та гэхэд зүхээ түүнийг зөөлнөр тавилаа. Би энд бишээ. Хоёулаа гарч байгаад тухтайхан нэг газар ороод ярилцъя тийх үү гэхэд Саруул толгой дохин хамтдаа гарч жижигхэн кофе шоп орон ярилцав. Чи сайн явж ирсэн үү? Тийм ээ. Харин чи сайн сууж байв уу? Сайн ч гэжтэй. Тамд байгаа юм шиг л энэ 10 хэдэн жилийг өнгөрөөсөн. Би чамайг мэднэ. Бүгдийг нь мэднэ. Огт холбоо барьж болохгүй хэсэг удсныг чинь. Ямар нэг юм болоогүй байгаа даа гэсэн замнал төрж чамайг сургалж ээж бит хоёр чинь Америк элчин олж өгөхийг гуйж хүсэлт явуулсан. Даанч тэднээс маш амжигтай мэдээ ирсэн. Чамайг хориотой зүйл хэлээр давуулсан хэрэгээр 17 жилийн хорих хэл авсан гэж сонссон. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь л тэр болсон. Яахаач мэдэхгүй юу болсон бэлээ гэж хэсэг суусан ч аав чинь архинд орж ээж чинь ганцаараа шаналн суухыг би харж тэсэлгүй чамайг тэндээс гаргах арга олохын тулд чадах бүх зүйлээ хийе гэж бодсон. Хамгийн ихэнд яагаад чамд тэр мансууруулах бодис байсан юм гэдгийг олж тогтоох. Тэндээс бүх зүйл эхэлсэн. Бүх зүйлийн учир зангилаа тайлагдж байсан ч хүн гэдэг амиа бодсон л амт юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Саруул түүний яриаг таслан чи юу олж мэдсэн гэж надад бүгдийг хэлээ л дээ. Чимгийг ээж надад тэр зүйлийг өгсөн. Түүнээс болж би тэр харанхуй амьдралд гэрэл гэгээтэй насныхаа 10 жилийг өнгөрөөсөн. Тэр яагаад тэгсэн гэж байна? Яагаад? Чи ихлэ тайвшраад намайг сонсч болох уу? Би чамд бүгдийг нь хэлнэ. Харин чи хамгийн гол нь маш тайван сонсох хэрэгтэй шүү. Чамайг Америк явхаас хэдэн хоногийн өмнө Чимгээгийн ах Монголд ирсэн юм лээ. Тэр бүх аргыг ээждээ зааж өгсөн. Америкт байхдаа энэ бүх аргыг сэдэж ээжтэйгээ хувилдаж чамайг тэтгэлэгт хамруулж сургуульд явуулах нэрээр Америк руу хил давуулах ирээд тэр тамхиг чиний цүнхэнд хийлгэх гээд тэр бүгд Чимгээгийн ах төрөөний санаа. Чимгээ үргэлж ахтайгаа холбоотой байдаг байсан. Тэр үргэлж ахтай чиний тухай бас миний тухай ярьдаг. Би сүхэтээ суун ингэж амьдрын тэгнэ гэдэл. Даанч Чимгээ аваарт орж нас барсан.
Харин дараагаар нь ах нь дүүгийнхээ тэр хайртай залууг чимгээгийнхээ оронд энд авчирч сургая гэхэд ээж нь намайг чамтай үерхэж байгаа гэж хэлсэн байгаа юм. Тэр үед хамгийн сайн найз байсан чамайг ах нь хамгийн их үзэн ядах болсон хэрэг. Бас ээж нь чамайг буруу ойлгох зүйлсийг ахт нь хэлсэн. Мэдээж энэ хоёрын хорон төлөвлөгөө бүгд буутсан. Энэ тухай ээж нь 3 жилийн өмнө ам зухалган ярьсан юм. Гэхдээ чамд маш их гэмшиж байна гэж хэлсэн. Буруу ойлгож чамайг тэр хар нөхрөө хийсэн би нүглийнхээ хариуг заавал төлнө гэж ярьсан. Би чамайг суллах гэж 10 жил хөөцөлдсөн ч надад чадах зүйл байгаагүй. Чимгээгийн ээж надад нэгэн тэмдэглэлийн дэвтэр өгсөн юм. Түүнийг өгөхдөө хэлсэн үг нь энэ зүйл чамд тус болох байх. Их хүрийг амьдаар нь хаахцуулж ээж авыг нь шар махтаанд хатаасан бүх зүйл миний буруу. Дүүгээ гисэн ахт нь ямар ч буруу байхгүй шүү гэж хэлсэн. Үүнийг өгөөд ганцхан сарын дараа чимгээгийн ээж нас барсан. Хүнд өвчнөр. Магадгүй тэр хүн үүлийнхээ өрийг эдэлсэн байх. Харин би тэр тэмдэглэлийг эхнээс нь дуустал уншсан. Тэгээд чамайг гаргаж чадах хүн чамайг тэр газарт оруулсан тэр хүн чадна гэж би тэр дэвтрийг аван Америк руу очиж төрөө гэх хүнийг олж уулзсан. Түүнд тэмдэглэлийг өгөөд энэ дотор саруулын буруугүй гэх түмэн шалтгаан байгаа. Та түүнд туслаач гэж хэлсэн. 7 хоногийн дараа тэр хүн надтай холбогдсон. Саруулыг гаргаж чадхаар болсон. Гэхдээ шууд Монгол руу буцааж чадахгүй. Түүнийг энд хэдэн жил байлгаж байгаад буцаах хэрэгтэй гэсэн. Надад бол тэр муухай газраас гарч ил байвал хамаагүй л гэж бодож исэн. Сар гарангийн дараа чамайг шоронгоос гарах өдөр шууд тосч авах байсан ч чадсангүй. Нэг өдрийн өмнө гарчихсан байсан. Одоо бид түүнийг хайж байна гэж хэлсэн. Гэвч 2 жил чамайг олоогүй. 1 сарын өмнө чамайг оллоо. Удахгүй нутаг буцаана гэхтэл би маш их баярлсан. Ирэх өдрийг чинь тэсэн ядаг хүлээж байсан. 14 дугаар хэсэг төгсөв. Сүүдэр дагсан амьдрал 15 дугаар хэсэг. Чамайг нисэх онгоцны буудал дээр бууж Монголдо ирэхийг чинь хараад маш их баярлсан. Очиж уулзмаар байсан ч чадаагүй. Чамайг төрөө ах тосож авч энэ өдөр хүртэл тусалсан хүн бол тэр хүн. Йоо. Тэр таксины жолооч чимгээгийн ах гэж үү? Тийм ээ. Тэр хүн мөн. Хар нөхрөө үх гэж түлхэж унахчаад дараа нь амьдр гэд татаж гаргасан хүн нь нэг хүн болж таарсан уу? Хорвооч үнэхээр олон өнгөтэй юм аа. Арайч тэ гэд уурлан кофе шопоос гарч өнөөх таксин дээр ирэхэд төрөө бүгдийг нь мэдчихсэн үг гэлтэй түүн рүү харна. Энэ өдрийг болтол би сайн хүн гэж байдаг юм байна. Зүгээр л нэг таарсан хүндээ үнэн сэтгэлээсээ тусалдаг хүн байдаг юм байна гэж итгэж таныг биширч талархаж ирсэн. Гэтэл тэр хүн маань намайг харанхуй ангал руу өөрөө түлхсэн хүн байжээ. Би та нарын тоглоом уу? Уур нь хүрэхээр харгас хандаад, инээд нь хүрэхээр зөөлөн хандаад. Миний зам мөрийг бүр заад чиглүүлж байжээ. Одоо би яах вэ? Аав ээжтэйгээ уулзах уу? Эсвэл болох уу? Та нар ямар төлөвлөгөө гаргасан юм бэ? Нэрээ надад хэлж болохгүй л дээ. Би чинь утсан хүүхэлтэй юм чинь. Саруулаа. Миний охин гэж ээжийнхээ хоолойг сонсоход Сарвал сая нэг уурлахаа болж эргэн харвал нэг гартаа тортой зүйл барьчихсан өмнөхөөсөө жилөө хөгшөрч ядарсан харагдах ээжигээ олж харлаа. Ээжээ гэж яг л жоохон хүүхэд шиг гүйсээр ээж дээр ирж сөхрөн уйллаа. Ээжээ, би танийгаа маш их сонсон. Ээжээ гэж уйлахт нь ээж нь мөн ч охиноо зөрүүлэн тэрж газар сөхрөн сууж гөлөг гар нүүр нүд бүх зүйлийг нь эргүүлж тойруулан хараад өөр минь ашгүй чи минь ингээд ээжтэй элэг бүтэн хүрээд ирлээ. Бурхан минь баярлалаа. Ямар их азтай хүн бэ би чинь гэж уйлан тэд тэрвэрлэнэ. Ээжийнхээ гарын цай амттай хоолойг нэдээд ээж рүүгээ хараад суух ийм сайхан өдөр ирдэг юм байжээ гэж итгэж ядан
Баяр жаргалын нулимстай нүдээр ээжийнхээ алхан бүрийг харна. Өсөө дуслуулан уух цайны амт энэ хорвоогийн хамгийн тансаг амтд нуу гэлтэй. Ээж охин хоёр ч нэг нэгнээсээ харцаа салгаж чадахгүй хэвээр. Орой болж аав нь гаднаас орж ирэн охины ирсэн байхыг хараад сэтгэлдээ багтаж ядан "Энэ чинь охин минь мөн үү?" гэж хоолой зангируулан хэлэхэд Саруул "Тийм ээ, ааваа, би мөн бай" гэж аавдаа тэврүүлэхэд "Зүүд биш үсттэй" гэж ахин дахин асуух аав нь үнэхээр л охин үрээ сансан элхэн дэвтэж байгаа бололтой. Унтарсан байсан нүднийх нь гал сая сэргэж уур уцаартай гунигаар дүүрсэн нүд нь жаргал гал цогоор бэлхжээ. Хэдэн өдөр сар өнгөрлөө. Саруулж ээж аавдаа эргэлэн гэрээсээ ч гарахыг хүссэнгүй. "Миний охин өнөөдөр сүхээ нэрж манад хоол идвэл ямар вэ? Чамайг байхгүйд аав ээж нь бишгүй л тус болсон хүү шүү. Аавыг чинь архины эмчилгээнд явуулж, ээжийг чинь гайгүй цалинтай ажилд оруулаад л эрх болгондоо л хоол хүнс гурил будаа бариад ирнэ. Бас ийм сайхан байранд оруулсан. Их л буянтай хүү дээ" гэж санаа алдан бидний хүүшгэл болсон. Сүхэд ямар буруу байх вүлээ дээ. Тэр хүнд ч би насаараа түлж барахгүй их хүртэй боллоо доо. "Тэгээ ээжээ, та өрөөл мэд." Ингээд орой болж сүхээ эрэхтэй 2-3 тортой зүйл бэлуу зэргийг барин ирлээ. 15 дугаар хэсэг төгсөв. Сүүдэр дагсан амьдрал төгсгөлийн 16 дугаар хэсэг. "Хөөх, бэлүү бариад өнөөдөр чинь баяр лөө" гэж ээж нь асуухад "Саруул маань ирсэн шүү дээ. Тэгэхээр чинь бидэнд бол баяр биш гэж үү?" "Нээрээ тийм шүү дээ" гэж инээлдэн ширээ тойрон хооллож сууцгаалаа. "За би ингээд явъя да" гэхэд Саруулыг гаргаж өгөөч миний охин гэж түүнийг түлхэх шахам сүгээтэй хамт гаргалаа. "Үнэхээр сайхан орой байна шүү" гэж юу ч асууж ярихаач мэдэхгүй сандран сүхээ асуулаа. "Тийм ээ, сайхан орой байна. Нээрээ тэр чимгээгийн тэмдэглэлийн дэвтэр дээр яг юу гэж бичсэн байсан юм бэ?" "Тэр үү? Дээлийнхэн чиний тухай. Чиний үргэлж өөрт нь тусалдаг, өөрийгөө ч үл тоон зөвхөн чимгээ гэдэг байсан тухай. Ахыг нь байхгүйд түүнд хамгийн их хань болж байгаа хүн чамайг гэсэн байсан. Мөн хэрвээ тэр өөрийгөө өвхөл чиний хүүхэд болж төрмөр байна гэж бичсэн байсан. Чи уйлаад байгаа мó?" Саруул нулимсаа арчин "Би өдийг хүртэл хаяа чимгээг буруутгах байсан. Чи яах гэж үгэж байгаа юм бэ? Чиний л буруу гэж бодож түүнд уурлж байсан. Би үнэхээр тэнэг байжээ." Сүхээ түүнийг тэрж "Одоо дахиж битгийвэл та. Чи ийм уйланхаа охин байгаагүй шүү дээ. Гэр суухаалаг, цоглог тийм охин байсан. За би явъя да. Чи ингээд ороор" гэд Саруулын духан дээр үнсээд түүнийг гэрт нь орууллаа. Энэ өдрөөс хойш үе үехэн сүхээ тэдний тэрж хаяа Саруул тэр хоёр гадуур болзож явсаар хэдэн сарыг ардаа үлдээлээ. Нэг өдөр сүхээ тэднийд маш эрт ирж "Саруулаа босоор, хоёулаа нэг газар очих хэрэгтэй байна" гэсээр дагуулan явлаа. Хотоос нилээн зайдуу гарч нэгэн газар ирсэн нь оршуулган газар байлаа. "Энд яах гэж? Чи чимгээгийн газарт огт ирж байгаагүй зү? Түүнтэй олигтойж салах ус хийж чадаагүй. Одоо түүнд хэлмээр байгаа бүх зүйлээ хэлээ" гэд гарнаас нь хөдлөн алхлаа. Тэднийг ойртон ирэхэд бас нэгэн эрэгтэй хүн ирчихсэн зогсож байсан нь ах Төрөө нь байлаа. Саруулын царай барааж алхаа нь удаашрав. "Сайн байцгаана уу?" "Сайн уу?" "Саруулаа, царай ч өмнөхөөс илүү гэрэлтэж байна. Сайн байгааг ч харах сайхан байна шүү." Саруул юу ч хэлсэнгүй. "Би дүүгээ дөнгөж 7 настай байхад нь Америк руу явсан юм. Дүү минь уйлж ахаа үлдээчээ гэж байсан ч би яах ч аргагүй дүүгээ үлдэн явсан юм. Аав ээж минь дандаа маргалдаж хэрүүлтэй байдаг байсан болохоор би тэр газраас зүгтаамар санагддаг байсан. Тийм газар дүүгээ үлдээгээд ирдэг би үнэхээр тэнэг ах байсан байгааз. Аав минь өөр хүнтэй явуулдаж байхыг би хэд хэдэн удаа харсан.
Ээж дандаа л архиж, согтуу өрөөндөө уйлаад л сууждаг байсан. Тийм орчин дүүгээ үлдээчгээд өөрийнхөө харамыг бодсоор Америкт ирсэн. Дүү минь надад бүх зүйлийг ярьдаг байсан. Чамтай найзалдаг тухайгаа бас ярина. Сүүлдээ дүүгийн минь ярианы сэдэв зүхээ гих залуу болсон. Өдөр бүр л түүний тухай догдлон ярих, дүүгийнхээ өмнө ярьж байсан зүйлийг би тэрүүхэн хугацаанд мартаж орхижээ. Дүү минь нас барсан гэдэг аимшигтай мэдээ сонсоод үхмээр байсан ч дүүгийнхээ төлөө амьдрахаар шийдсэн. Би хэд хэдэн удаа амиа хорлох шийдвэр гаргасан ч чадаагүй. Тэгээд ээж маань дүүгийн минь хайртай залуутай найз нь үерхэж байгаа гэдгийг сонсоод сайн найз нь байж яагаад ийм мухай зүйл хийж байгаа гэж нас бараад 40-с ч хоноогүй байхад гэж уур минь хүрсэн юм да. Ингээд л би чиний амьдралыг там болгон өөрчилсөн. Зүгээ дэвтэр авчирч өгөхдөл би нэрээ Саруул чинь ийм учиртай охин шүү дээ. Тэр жижигхэн охин миний дүүгийн дэргэд нас бартал нь үргэлж хамт байсан. Аавгаа санах сэтгэл, аав ээжтэй санаа зовох завинлыг тэр охин л алга болгож дүүд минь тус болдог байсан. Би яаж мартваа гэж тэр үед ухаарсан юм. Тэр дэвтэр дээр мөн би хэрвээ өвхөл Саруулыг сүхээдээ үерхэд бүр суугаасаа гэж хүсэж байна. Би тэдний хүүхэд болж төрөөд үргэлж хамтдаа аз жаргалтай амьдрахсан гэж хамгийн сүүлийн хуудсан дээр бичсэн байсан. Намайг үнэхээр уучлаарай гэж нулимстай нүдээр хоолой зангируулан бүгдийг нь ярих нь Саруулын сэтгэлд хүрсэн бололтой. Би бүгдийг уучлсан. Хүн бүр л алддаг. Алдаагаа засаж амьдарч чадвал тэр бол алдаа биш гэж ярьдаг шүү дээ. Та алдаагаа маш сайн зассан. Өнөөдрөөс та надад бас дүүдээ гэмтээ юм шиг битгий амьдраарай. Таач бас хүн шүү дээ. Сайхан гэр бүлтэй болоод сайхан амьдрах хэрэгтэй. Би таныг уучлсан. Ахын чамайг уучлсан ч өөрийгөө уучлж чадахгүй ах. За ахын явъя да. Баяртай. Өнгөрсөн сүүдэртэй амьдрал чинь ирээдүйд нөхөгдөж жаргалтай сайхан гэрэл гээгээтэй байгаасай гэж хүсье. Төрөөч цааш алхан явлаа. Ингээд Сарвал сүхээ хоёр чимгээгийн газрыг эргэн түүнд авчирсан баглаа цэцгээ сүхээ булшин дээр нь тавилаа. Өнгөрсөн амьдралд чамайг буруутгаж амьдарч байсанд уучлаарай. Чи миний энэ орчлон дээрх цорын ганц найз минь үүрд байх болно. Сүхээ Сарвал хоёрч хөдлөн явлаа. Оршуулын газраас холдон нэг сайхан байгальтай газар түр зогсохоор боллоо. Сарвал уртаар амьсгаа аваад хүн бүрт ямар нэгэн шалтгаан байж л байдаг. Ямар ч шалтгаангүйгээр алдаа хийн гэж хизээж байдаг бололтой. Би өнгөрсөн дэх сүүдэртэй амьдралаа ирээдүйд сайхан амьдрах сорил байжээ гэж бодон амьдрах болно гэд сүхээ рүү харахад тэрээр баран өвдөг дээрээ сүхрэн сууж гартаа бүгж барьсан байлаа. Надтай гэрлээч. Би чамайг өнгөрсөн бүх хугацааны турш хүлээсэн. Дахин чамайг алдмааргүй байна. Саруулж эргэлзэх зүйлгүй. Тийм ээ. Би чамтай гэрлэнэ. Надад хийсэн бүх зүйлийн чинь хариуд би чамтай гэрлэхэд бэлэн байна. Чи надад хайртайтай биш. Зүгээр л хийсэн зүйлийн минь хариуд надтай гэрлэх гэж байвал би чамайг албатаж өөрийн эхнэр болгомооргүй байна. Хизээ надад хайртай болно. Тэр үе хүртэл чинь би чамайг хүлээнэ. Чи мэдхүү. Би чамд анхнаасаа л хайртай байсан. Чимгээ чамд хайртай болчихсон гэж надад хэлэх хүртэл би чамайг хайрлаж харж битүүхэндээ доглож ирсэн. Би сайн найзаа гомдоохгүй тулд өөр нэгэнд хайртай юм шиг жүжиглдэг байсан юм. Би сайн ч жүжиглсэн гэж боддог. Тиймээс би чамтай гэрлэх болно. Би мэдэж байсан юм. Мөн чимгээж мэдэж байсан байна лээ. Тэр дэвтэр дээрээ өөрийнхөө хайрыг золиослж намайг хайртай ужруулах гэж байгаа найзгаа өрөвдөж байна гэж бичсэн байсан. Тийм гэж юу? Тэр ч бас намайг мэдж байжээ. Тэгэхээр чи сайн жүжигчин биш бололтой юм. Тийм үү? Гэж түүн рүү харан инээмсэглэхэд Саруул баяр жаргалын нулимстайгаар толгой дохин тийм ээ. Би зөвшөөрч байна.
Чамтай заавал гэрлэнэ. Төгсөв. Зохиолыг бичсэн А. Үүргийн Туяа 2025 оны 1 сарын 28.